Яг таа. Яг Надад энийг знаа. Тоор бити өөдөд сар. Чи төвлөрөө хараа. Чи бас л энэ за эхлэв шүү. 3 2 1. Сайн бацхан үзэгчдээ Game Day podcast-ийн 14 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид YYS Амбуг 3 дээр нэмхэн за маш одоо онцгой хоёр зочныг урьж оролцуулж байгаа. За ингээд за 2010 оны одоо Дээд лигийн All Star, за 2007 оны одоо Дээд лигийн мөнгөн медальт мөн бас Дээд лигийн хүрэл медальт манай Баалай буюу Батмөнх найз маань хүрэлцэн ирсэн байна. Үүгээ. Мөг гой орж ирэн шүү манай. Би мэндэн дээр өвөг. Ууг авцсан юм. За тэгээд мөн Дээд лигийн шилдэг хамгаалан тоглогч за Дээд лигийн бас алт мөнгө медальтай хүлтэй л бас. нэг байгаа. Тэр бүр гурван авцсан. Дээд лигийн сеттэй. Сет мэд. Комптэй. Манай болоог баг. Тэ шилдэг одоо лигийн шилдэг хамгаалагчдын нэг одоо лигийн бас шилдэг ширүүн залуусын нэг манай Миндэр туулын Миндэр дүү маань хүлцэн ирсэн байна. Яа өөр шүү бас үү гэдэг. Аа өөр үү орж ирээд. Миндэ чинь 2 байгаа хаа тий. 2 үл 3 билүү? 2. Би арай оныг санахгүй байна. Тэгээд юу яачлаа. Баалагийнхыг бол яг оныг санаад байгаа байхгүй. Хэдэн мөхөд тийм. Нэг Баалаа чинь аяг 10 нар тий. нэг жил тоглосон ба. Манай цэвлэх. Би юу? Биш 4 байдаг лөө. Зөө Олон ороод ирэхээр 5 марцсан. Бага биш. Манай хоёр өрөө гэдэг чинь. Дарж ирээд. Тэг яваад өгцөлдөө те. сонь сайхан юу байна? Тийм амар ихлүүлдэг. Наа сайн нөө. За баала ойр яаж ийн? Тэмцээн уралдаа. Одоо хөгчүүдийн лиг мэг гэж яаж байна? Бадж байгаа. Он гараад нэг мастер руу ороод ирж байгаа. 38 шин сэр задарж байгаа шүү дээ. 35 нэмэх централ лигт байна. Френч лигт байна. Яа. Гороо лиг. Нэг корпорат нэг юм шийдтэй. Байхгүй. Яа. Баалаа чинь нөгөө онцлог хувь хүний онцлог биш те. Бэлтгэл хийхгүй ч гэсэн ингээд болоод яваад идэг. Тоглоод идэг. Манай хэд чинь бэлтгэл хийхгүй л бол тэгэл хийж ирэхгүй болчихж шүү дээ. Тэр нэг тийм төрөлхийн нэг тийм юу байна. Ууцаар амар бэлтгэл хийдэж шүү дээ. Бадаж тэр дундын зэн авах тэгэл болчихж байгаа шүү. Баалгахтай нөгөө нэг хувийн 99% гэдэг эсрэгээр ажиллаад байгаа. За Миндэгийн хувьд яаж ийн одоо лигийн тоглолтууд амжилттай, FC-ийн хувьд бол амжилттай. Яа тоглох байгаа? Тий, ер нь бол лиг яг гоё дундаа ороод айгуу гоё болж байна. Одоо багуудын бэлтгэл гэсэн чи идрээд багууд плей-оффта бэлтцгээгээд ер нь гоё байна. Миний хувьд бол тоглохгүй байгаа нь баг зэргийн бэлтгэлтэй. Яава. Бэлтэж болохгүй бэлтсэн юм шиг.
30 гараад 3 хоног гэрэн дараа нуруу татсан гэсэн. Тэрийг тусдаа ярина штэ. Зүгээр бэртэлтэй. Тэгснээ хамгийн амар нь одоо мэдээч уг баг зэргийн бэртэл өнжиж мөнждөг хүн биш байхгүй те. Яг яалч байханд одоо наа чи насных та 30 гард. Гэтэ нэр жоох эвгүй билээ нөгөө багийнхаа тоглолтыг би одоо лиг тоглосноос хойш бараг тоглолт өнжөөг шагаа мага жоон гიშгч чинь өөр боогол үзчихдэг гэсэн чи одоо яг нэг тоглолт өнжөөд багийнхан тоглоод гэж өмнөөс нь сандраад эвгүй наач нөө олон жил тоглоод ирэхэд жоох уйдчих байхгүй ер нь. Өмнө болохоор хамаагүй гэж үздэг байс те. тоглоо гэсэн одоо бол за зайшиг шиг гэдэг. жоох тоглох хорхон дагдаад оо. Тэ. Тэгээ баг ер нь ямар хань? баг ер нь дайжгүй гоё. Акот ирснээс хойш одоо яг та зүгээр ямар өөрчлөлтийг хийв яах вэ? Харагдж байгаагаас өөр дотроо ер нь. Тийм ер нь бол одоо яг манай өндөр тоглогч бол үнэхээр дутагдaltaй байсан. Одоо Акот ирснээр бол манай тоглогч бол одоо ерөнхийдөө бид нарыг бол тий нөгөө нэг хошоо бол ер нь хамгаалтан дээр бол аягүй сайн туслаад урд хамгаалагч нараа бол өөрсдөө аваад хамгаалагч хойшоо бол оруулаад ирэхэд бол эвгүй бол хамгаалаад. Тэр нь бол багийн үүдийн систем болоод тоглолтын арга барилд бол бүр маш эргээр нөлөөлж байгаа юм. Яг тэгж харсан нөгөө Эпс чинь нэг юм урагшаа шахсан юм дарамтлсан хамгаалалттай шүү. Угаасаа Лали коуч чинь ч гэсэндээ яг тийм арга барилтай те. Тэгэнгүүт чинь нөгөө ийм дарамтлсан шахсан хамгаалалттай чинь сул тал нь дандаа ингэ зөрж оруулдаг те. Төмрөөд ороод. Тэгэнгүүт яг тэр сул талын нөхсөн нэг хүн тэр доор ингэ байгаа зүгээр орж ирсэн болгоны ингээ байрны ах ирсэн юм шиг уусаа тий. Үгүй тэгэд гол нь гэж байгаа байхгүй юу. Өмнө нь бол тий нөгөө нэг эсрэг багийн тоглогч нар ч юм уу өндөр тоглогч нар тий манайх руу яг ингэ нөгөө зүсч нөгөө дайрж орж ирэхээр яаж хийж байгаад алдаа юм оноо болол яг ч нөгөө нэг юу гэдэг нөгөө нэг хан мөргөд буцдаггүй байсан. Одоо бол манай нэг ороод ирсэн чи ерөөсөө довтлож ивгүй болчихж байгаа байхгүй. Залаад буцаа гардаг чи. Баруун дараа буцаа гараад. Бараа гараад чи. Эсвэл ивгүй шидээд тий нэг тийм болчих. Тэгээд ирэхээр чи бүх тоглолт шал өөрөөлөд ирсэн. Тийм бил одоо энэ багуудыг харж байхад TLG-тэй тоглож байгаа эсрэг тоглож байгаа багууд бол яг тэр Кенер дөхөөд ирэнгүүтээ зүгээр яг л бүр дараалал гардагтай адилхан яг танах дээр бас яг тэгж харагдаад байгаа хөөх тий. Тэгэхээр ер нь хойноо бас ийм гоё өндөр санаа зовхгүй байх гэдэг чинь бас урт тачигт хамгаалахад бол бас амар гоё болчихж байгаа шүү дээ. бүх юмд амар гоё нэм ардаа нэг юм ямар айлт болчихж байгаа. Ард нь баалах нэрсэн юм шиг тий. TLG харахад нэр үнэхээр яаж үсрээд байгаа юм бэ те. Амар тий. Оролт дээр шидэл унал шидэл дундахгүй Гол нь TLG-ийн өндөр ч юм болохоор шууд өсөхгүй байхгүй. Оруулж ягаад бөмбөг нь гарнаас нь гарсныхаа дараа араас нь хийсэн. За чи гаргаж гэж байна. За чи гаргач юу гэдэг. Явчих би наадах чинь нэг дунд нь аваадах яг. яг тэгээд л. Тэс нөө хурдан тесэрдэг хүмүүсийн даваад гэж те. Цацсны дараа үсрээ тэр бөмбөгийг гүйцэж очиод дарч чинь гэхэр чинь түк гээд богино хугацаанд амар хурдан тесэрж ийн гэсэн үг байна те. Мэдрэмж бас амар сайтай тий. Тэгээд FC 11 8 байгаа лөө. 11 5 байгаа хаа. Зааж хараатах. Тэгээ ер нь бол өчтөр хожоод 11 8 болоод ямарсан. Хүснэгтийн 3 дугаар байранд яг одоо бодносынхаа артаад ишиж. За яа Дэлцээг өмөл гэдэг ах шиг байна шүү дээ. Биш багийнхаа. За яах вэ? Нэрэ хөгшрөө тань. Өмөрх. Тэр яг сэлэг бодноос яг ард 3 дугаар байранд бичигдэж байгаа юм. Боднос бол 12 ажилтай. Тэгээд ерөнхийдөө нэг хожлын зөрүүтэй л явж байгаа юм. За тэгээд одоо манай хоёр ч одоо анх одоо хаанаас гараагаа хэлж исэн гэдэг нь бол одоо бид нар бол сайн мэддэг. Шандаасаа гараагаа хэлсэн те. Тэр одоо манай баалаг бас одооны хүүхд сахимыг сонирхож байгаа хүүхд залуучууд бол бас танихгүй ч магадгүй шүү дээ те. Танихгүй шүү. Юм нэг сахалтай нөхөр ороод ирч юу гэх те. Мэндийг аав юм уу? Аа юм уу эсвэл Мэндийг араа гэ те. Тэр шиг одоо баалага өөрөг нэг гоё товчхон танилцал ач. Хэдэн онд одоо шандаас тоглож байгаа хизээ одоо шүтээс рүү орж ивч гэдэг юм тэр талаараа нэг үзэгчтэй бас нэг өөрөөгөө нэг гоё танилцуулчих. Одоо мэндийг бол одоо бараг захын юу ч мэдж байгаа л үү те. Дүүдч мэдж байгаа. Тэ. Дүүд гэх. Тэ. Вэч одоо 2002 оноос үдээд хичээлж эхэлсэн те. Тэгсэн баха яг тэр жил яг хамт зэрэг. 2002 онд секцэнд ороод 2005 онд нэгдүгээр сургууль төгсөөд нэгдүгээр курст шүтэст ороод бид чинь нэгдүгээр курстээ шууд нэг лигийнхэн
тоглохгүй оюутны лигт нэгдүгээр курсээс тоглолцсон шүү дээ. Ань чи сайн санаж Нэг өнждөг төрүүлсэн болохоор. Тий. Худалдаа төрүүлсэн мөлөө. Сайн санаж байгаа наач. Худалдаа Мойс манай гурав чи 100 тий. Тэгсэн шүү дээ. Тэгээд Мойс цуг нь сайн бүрэлдэхүүнтэйс. Манай чи дээд нэгдүгээр курсээс шууд тест ороод нэгдүгээр курсээс битэр чин шгшээ дуудагдаад оюутны лигээр мөнгө медаль авсан. Тэр чинь бас алаан болсон. Мойстэй түрүү 2 хожлоор явдаг. Худалдаад болохоор Мойс тест авч хоёулаа 2-2 хожигдчихэж байгаа. Мойс манайх 4 оноогоор хожигдчихгуутлаа 2 дахь тоглолтод 5 оноогоор хожигддаг байхгүй. Тэгээд Мойс молдраад манайх аврагын төлөө бодлоо. Тэр илгийн тоглолтолсон тий. Манай өршөнтөгтэй тэр үед чинь бол шүтээсийн шгшээд гитэмсээс дуудагддаг байсан тий. Гитэмсийн ганц одоо 2 Салбар сургалт гитэмстэйгээс орж байгаа тийм. Тэгэхээр чинь нэг лигийнх нь яахгүй гол манай мод гитэмсийн талигч дөрж өгш. Оюутны лигийн бага бүрдүүлээд тэр чинь бас 5-6 солилцоо хийсэн байдаг байх шүү. Би тэр чинь яг эхнийх дээр байгаагүй тий. Хөдөл эхлэхэд үү? Тий, хүмүүс хасагдаад манай пиом яв хийсэн шүү дээ. Пилонг тий. Тий. Оо тийм бизнес нэр Мөнгөнөө өдөр байжгаад одоо Америкт байгаа мөнгөнөө өдөр байжгаад нөгөө чинь талигч өгч чи нөөг мөнгөнд орохгүй ч юм уу төв сургуулийнхын чи жоохон тэгэн гол багш хажигдсан гутлаа би өөрөө мэдэж байна гэж жарах ханаа тэгээд шүтээс жарах ханаа тэгээд багш шар маад үгэндээ нөгөө нэг нэрэндээ арай хөрхгүй тоглоод байхгүй маань чинь. Тэгэн гол жарах болж байна. тэгээд эн чи 5-6 хүн солигдож орж ирсэн шүү дээ. Тэгсэн баха. Тий, Жавка намгон дээр байсан юм аа. Нөгөө чоймо энэ төрөөс юм тий. Чаа. Тий. Тэгээд дараа жилээс нь шууд лиг рүү орчдөг тий. Тэгээд дараа жил нь халиал үед бид дээр чинь ороод Хамт байсан шүү дээ. Тий. бурхны хөөрээд Очиж мэдэж юм уу тий. Бурхныг үрээд гэдэг. Тэгээд би тэгтээ намайг шантраад гарцсан марцсан гэх хүмүүс тэгээд гүү шүү. Шантраг шүү. Гомдоод гарцсан тий. Үүдээд гарсан юм шиг. Бүх бэлтгэлийн давж гараад такси мөртлөө тэгээ гарсан. Яг гэхдээ нөгөө нэг Сургуулиас яасан юм. баалаа бас өөр энэ талаар бас ярихгүй юу та тэгж юм. Гээгүй яг. Тэр чинь эхнэр ч жирэмсэн байсан. Манай нэг том чинь би чинь 20 а болж байсан шүү дээ. Намуна чи яг эзэнд байсан. Тэгээ намайг амар хордлоготой байсан болохоор тэгээд жоох ирэм тийш нэг илүү яасан шүү дээ. Гэр бүлдээ зэгзэрсэн. Нэг тоглолт чинь бас гоё юм болсон. Яг ярихаар одоо ярьчихэд тий. Лидертэй нэг багтай тоглож байгаад. Тэр чинь манайх чинь тэлж орсон байлоо тэр жил 2007 онд. Үгүй. Ороогүй. 6-аас 7 оны лиг шүү дээ. Тий. Манайх чинь хамгийн муу баг. Солилцоон дээр ингэж ирж байгаа яг над дээр ирдэг байхгүй. Босоод ирсэн чи хорлоо шакимаки гэж бол түлхий суулгаж яваад өгдөг. Яасан бол дахиад солилцоох ирээл дахиад над дээр ирээд бүр албаар харж байгаа байхгүй. Дахиад би үзнараад босоод ирсэн чи уурлаа ячаад очиад орчихсон шүү дээ. Амбог өдөрч болохоор ирэн готлаа андаа нэг жоох ингээ яарж байгаа дүр хэсгээд мань шиг мань удаан ч зүгээр ингээ царайгаараа ингээ яарж байгаа юм шиг дүр хэсэгчтэй байхгүй юу. Шартай нөхөрч яах. Дахиад ирэхээр дахиад өдөөс араа гэсэн төлхөс суулгаж яах. Дахиж над дээр ирээг байх. Тэгээд дуусан готлоо цалин бос юм аа. Тэгсэн чинь эхний цалин чи бүгдэнд нь тоглоогүй юм чи 88 ус тий. Тэгсэн бах бэлтгэл хийсэн гэдэг. Тий. Хэдэн жил өгөх. Тэгэн бодлоо дараагийн цалин услахаар жоохон тоглосноороо итгэхээр ингэ шүү гэдээ яасан. Тэгээд одоо нэг 30 мянга өгдөг л гэдэг. Тэгээд Бууцсан шүү. жоохон дүнсэж байгаа юм чи тэр чинь. Тэгээд өөрөө гаргаагүй тоглоулаагүй. Амбог тэгээд тэндээс гарах готлоо тамир тоглолт дуусал бараг тамир дээр очив дахиад гүйлгээд идэв үстэй. Хожигдно яаж яхад хожигдлоо очоод тамир ороолгүй. Тэгээ нэг 64 дэлгүүр ороо манай ч надад 20 мянган төгрөг өгöd ш. Наа чи Сэтгэлсэн шүү дээ. наа чи 80-ыг авцсан ч үлээ. 60-ыг авцсан ч үлээ. Тэгэл нэг би 30-ыг авчихаар өстой нэг сэтгэл нүд нэг яг энэ ярваачлаа болчихно гэдэг яг гадарлцсан баг. Яах вэ? Үгүй зүгээр одоо намайг жирэмсэн ч яг гэдэг юм хум аваад очмаач 20 мянга 50 мянган төгрөгийн залуу аваад тэгээд дахиж очиаг баг. Тэгээд дараа жил нь тест дуудагдал Sharks дараад 7-оос 8 онд Sharks мөнгө аваад 10 сүүлд 10 онд
хамгийн хөгшин би ганцаараа үлдээд тэр жилээ бүх хотод болсон шүү дээ. Тэр чинь баг болгоноос аавал нэг хүн аав шүү дээ. Тайвшир. Жонөлөөс нь Жоох. Би 64 ороод ингээд ганц юм аваад ирж байгаа. Оо тийшээ дуусаа бид эдий чи маршрут тиймсэн юм чинь. Тамирындээс гарч 64 орж таксиныхаа мөнгөөр тансаглаад алхачих юм шиг. Мөнгө төгрөж байхгүй гараад ичаахт. Тэгээ нөгөө нэг Баала Пакокш хоёрын хувьд ч юм болохоор нэг тийм тасалжуулагчийн арга барилын зүрх барьчих байхгүй юу. Пакокш ч юм болохоор нэг тийм ийм итгэвтэй хүмүүст дуртай. Тэгэл мань митиг заан гут чи би чи бөөм баяр үсрэл босоод ирж штэ. Манай Баала ч амар амар. Баала ч угаас байгаа нүүрөө тийм юм чи яах юм тий. Тэгэнгүүт ч яг нөгөө тийм энэ угаасаа дургу байна ч гэдэг юм уу. Мэдхгүй нэг тиймэрхүү маягаар ойлгоод баг ингээд эсвэл итгэхгүй байна. Эсвэл айгаад байна ч гэж бодсон юм мэдгүй. Зүгээр яг өөрийнхөө бодлыг шууд тэгж ойлгоол. Тэгэл манай хүнийг уг нь бол тэр чинь бас өмнө хэдэн тоглолтууд дээр нь гарсан тий. Гайгүй. Ер нь Болоод гайгүй ашиглагдаад болоо яваад тустай над дээр комбинац дээр бэлтжижсэн шүү дээ. Тийм тэгээд нүчээ угаасаа манад чинь нөгөө яг дунд мундаа шиддэг юм байна. Комнат зорж ийн гэхэр чинь бас уг нь нэлээд ихсэн мөн. Кап гоё шүү дээ. Тэрөө те. Андаа чиний шидэл тутун чи ирэлтэй. Одоо маань яаж очих юм бэ? Тэр чи бардч. Бүх юм өнгөрсөн байна гэж байгаа. Гандумрагч дээр бас бэлтгэл хийж өгөө лөө. Тийм шүү дээ. Тэр чинь хамт нэгдүгээр курс төлөө. Тэр чинь 5 онд лидер төрүүлсэн. Тий. Нөгөө нэг амар лидер байхгүй тэр чинь бүр яг манай лидер. соёлоо. Амар дорногойхон сайн байхгүй. Битэрт мангар сайн. Битэрт мангар. Манай инкогш нана өсөж үзэн. Тэгэн готл чинь лиг дуусаад ордноос гарч. Миний хоёрт гараад тэр энэ тэнгэргээд хаалны газараа ороод ир. Тэнгэрийн хайгаадсэн тендер гэж хэлээ. Тий нөгөө Зэрэглээ нөө. манай ах чинь шүү дээ тэгээд. Соёлгоо гэдэг тэгээд тэрэн дэгсэн чинь нэг том тавгнууд жижиг тавгаад байгаа хоол байдаг шүү дээ. Ороо шууд битэрийг суулгаад өөрөө нэг пи авчих. Миний хоёрт ундаа. Энэ том тавгнууд авч одоо хаглаа чинь лайлаа хураа. Тэгээд хоёр тоол авч байгаа. Тэгээ ганаа өгчтэй, тагчтай уулзаад энэ хоёр хүүхдийг явуулах гэсэн нэг жил дээр чинь бүтэн явсан. Тий. Ер нь бол яг нөгөө нэг мүнцэн бүрэлдэхүүнд байхгүй. Тэгтээ бэлтгэл дээр нь байнга очиод. Тэгээд тэгсэн чинь нөгөө гоё юм болдог байхгүй тий. Битэр чи эхлээд нөгөө ярьсан. Ганаагчтай нөгөө соёлоох хилцэн байгаа штэ. Хилцэн байгаа очиод ороодох гэдэг. Тэгсэн манай хоёр чинь дөнгөж очицсан нөгөө зааланд нь тэр чинь нэг юм бод группийн заал гэдэг үү юу лээ. Талбай хажууд гэдэг. Тий. Тэр зааланд байхгүй орцсон ингээд гол молд нь очицсан ингээд сууж исэн чинь оогийн хорчдөг байхгүй. Багийнх нь манай төрүүлэл очицсан байхгүй гэсэн чинь багийнх нь орж ижсэн чинь оогийн оржсэн. Тоо хоёр хүүхдүүдийн гэдэг байхгүй. Тэгэхээр харин гандамрагчтай уулзч байгаа гэсэн чинь тийм тийш. Өөдрөө заадаг байхгүй. Тэгээд бид нэр чинь шогногоо өөдрөө гараад явж байгаа юм чинь тэгээд лүүдэнд нь очиод ингээл булталцаал байжсэн чинь шороо хорж ирж байна. Шороо хорж ирсэн арсан. Ахын өрд юу гэж ангад гэсэн чинь антимрагчтай уулзах гэсэн. Яах ч гэсэн бэлтгэл хийлгэн гэсэн инээ тэрэ гэдсэн чинь. Тийм. Тэгвэл юуг нь хүлээд юм антимрагч нь хоцорж магадгүй. Хуцаа солиод ор бэлтгэлдээ ор гэдэг. Өө баярлаа зүгээрээс ачгийн тал хуцаа солиод бэлтгэл рүү анхны бэлтгэл яг тэгж орж ирсэн тийм. Тэгэл ах нарын бөмбөг зөөгөл нэг жил явсан да. Тэгээд тэрийг бас сандаг болоо тэрэ дээр санахгүй байх шарвах баг. Мэдхгүй санахгүй хоо чинь Хин тийм юм хин мэддэхгүй нэг хоёр батка зөндөл юмуд орж гарч ирсэн билгүй. Тэгээ ганаа өгшөө санд юм байлээ. Яа ганаа өгш сүлд надад халиуд тоолж явах үед нэг хэлжсэн. Манай амбог сайнса манай амбог тэгээд манай багт уг нь ирж исэн баалаа энэ хоёр. Тэгээ тэр үед гэхдээ багш нь аавгүй багштай гомддгүй үстэй гээл тэгж гүү юу гэж тэгээд гисэн чи. Тэр чи яалч үхэхдээ манай амар өрөлдгөнтэй байсан юм а. Тэ амбука гээл хоо гэ цаа чи нэг амар гой марзан шүү дээ. Тэгээд яг авраг авцсан. Энийг л өнгөрч исэн. Баг хоёлаа юу ч яран дэр нэг явж байгаа таардаг багш нэг юм ярьлаа үгүй л. Тэр баг дагч яар тэгж ярьсан ба. Тэр чин над ярьдаг чин болохоор нэг бүр намайг баг халиуд тоглож явах тахгүй. 4-5 онд чин авраг байсан баха. Тэгээ авраг авсны дараа чи нэг авраг авдаг шүү. Өсгөө бүгд тий өсгөө. Өсгөөгийн аяг алдагж шít. Өсгөө гоё тоглож өсгөө бүр. Өсгөө толгой ирэхээс танихгүй байгаа хүмүүс л одоо өсгөө манай Улаанбаатарын Ганзоо гэж байсан. Тэр чинь бас амин байсан. Тэр чинь тэгээд яг бүгд бэлтгэсэн шүү дээ. Тэр жилдээ бид нэрийг бэлтгэл хийдэг жил бол Тэгээ нөө нэг авраг авсны дараа жил гэсэн. өнгөрсөн дугаар дээр бас шарвах орсон.
Тэгээ шараахтай нөгөө бас тэр бүрэлдэхүүний хандлаар жаал ярьж суусан бид Яг тэр камергүүгээр ярьлуу те тэр хэд чинь те. Тэгэл яриа суусан ч бас гоё л шүү дээ. Одоо нэг тим төбээс ийм төбээс ингээд би ч марга бүгдийг асууж байгаа юм чи нэг хүртэл. Тэгээ мөк яах вэ шүү дээ те. Мөк яах чи нөгөө нэг жиггэн дундаас нөгөө батны шиддэг байх уу юм яасан. бас амар байсан шүү дээ. Амар тэ өндөр тэгээд хуу өндөртэй шидэн дундаа. Тэр чинь тэрний дараа жил чинь тэд нар чинь бүр сайжраад холбогч нь тулгаа авсан. Тулгаах тэр дахиад нэг мөнх хоёр орж ирсэн шүү дээ. Санаж байна уу? Тийм дарахны. Мардон. Тийм мардон. Мөнх хоёр Мөнхөр чинь бас аим. холбогчоор орж Мөнхөр ирсэн. янзаар тийм. Тийм гоё шиддэг бүсрэх гэл гарч ирээ. Янзын гоё шиддэг үс те. Зэвүн те. Залт малт гоё те. Пас мас эвгүй штэ. Ингэж өгдөг дандаа нэг ингэж өгдөг те. Одоо хаана вэ тэр? Солонгос Сүүлд 30 дээр ирсэн гүгээд байсан шүү дээ. Тийм үү. 30 нэмгтэр Ер нь л Японы таныг тоглож байхад дэлтэйлэг тоглож байхад намайг 30 тоглож байхад цааш Японд л амьдардаг юм байна. нэг өдрөл гүйсэн шүү. Тийм үү. Ирсэн байсан. Тэгэд яг Байна. бол хөдөлгөөнүүд нь гоё байгаа юм чи яг. Яг хөрөөл энэ хөдөлгөөн юм шиг. Жоохон нэг намайнаас ч Арай жоохон удаашруулсан зомдоо. За манай Мекэ чи хизэнээс эхлээд 10 жилээ төгсөөд дээдлэг рүү орчлоо. Шууд Рикс гэл ороод ирлээ. Ойтон болоод. Ойтон болоод би чинь нөгөө Sprite-лигт нэг жил тоглолоо. Тэгэл дээдлэгт анх 14 онд орсон. Офс гэдэг тоглолтч байлаа. Ус гэдэг чинь дунд нь 21 аймгийн лиг байхгүй. Тэнд нэг Увсын нэг шахаас мэдээдээс юм а гэдэг. Тэ? Тэр санаж байна уу? Энэ хоёр нэг дундгаас тоглосон чинь нэг жил 21-ээр. Тэгээд тал ордон дээр тоглож байхад би албаар мэндэ офлайн та цогц үзсэн. Авлаач битээртэй Аа тийм л энэ мэндэл ямарсан байс. Тэгээд би хойтлол нь хажууд нь суужаад мэндэл албаар чанга сонсохдоор энэ хоёрыг би шандих биш гэж мэдээд исэн юм а гэсэн чинь мэндэ эргэж яраа сандраад өгөө манай шандих тэрийг л нааж байгаа. би албаар мэндийг харжаад албаар чанга энэ би энэ хоёрыг яг шандих биш гэж мэдээд исэн юм а гэж мэндэ амар эргэж харж сандарсаа тэгэн. Хичээ яг нэг 21 аймагт донгоороо орох гэж байгаа болцсон тий нөгөө өмнө жил нь болохоор хүмүүс ордог лөө. Тийм баха. Тэгээд Тэгж байгаа дараа жил нь яг доорногоо үгс нэг дорногоо гэж баг орохгүй юм байна гэж мэдэнгүүтээ хуваагдаа авцгаацсан. хуваагдаа тарцсан байхгүй чинь тэгээ увс руу орох нь ороод тэгээд Нэмт дундгаа руу орох. Нэмка мэндэ хоёр усаас. Тийм Немках битээр усаас нөгөө оршихоо ах байж тээ. Усын. Тий. Одоо сакс өмгөө олох байгаа юм. Чи нөө хамт рикстэйсэн байхгүй. Тэгээ хамт рикстэй байдаг байсан. Тэгээд хамт орчихсон 21 аймаг. Тэгээ энэ хоёр ч нэг битгтээ ахаа би дорногоо хоёр зарлуулж байгаа шүү гэдэг байгаа шүү дээ. Нэмка мэндэ хоёр. Та хоёр бол дондгоо их зарлуулж байгаа шүү. Бид хоёрыг гэрүүгээрээ илэрхийлж байгаа юм. Легонер гэдэг. Легонер донд говч нэг амар юм болоо тэр багч. Асаа. Хамбогт тэгээд гэж яагаад ч үзтээ. Зүгээр салгажсэн юм зү. Оо яасаа. Зүгээр салгасан юм зү. Зөв чүдэнзийн зурш гэсэн. Яасаа. Тэгээд 21 аймгийн лиг чи сая дорногоо гэж баг орсон хаа тий. Тэгэл Бараг тэрнээс гэж баг үүрээ та. Бараг орсон бахаа. тэрнээс хойш чинь тэгээ сая л орж штт. Тий. Тийм тий. Сая л нэг дорноо гэж 21 аймаг. Тэгээ төрүүлсэн тий. Авраг багийн бүрэлдэхүүний 3 байгаас. Тэгээ Рикс ороод төв ургац. Тэгээ хас солив. Тийм Рикс ороод тэгээ төв ургац хас эпс гэж явж байгаа. Дөрөвт баг дараа л явж байгаа. Тэр нь бол Аханд нөгөө нэг шидэлтгүй болсон түүхээ гоё яриач. Энд чи одоо уг нь бит хоёрыг яг ганц сонгож авдаг хүүхдээс аахгүй юу? Энд чи нөгөө нэг юм. Хүмүүс арай итгэдэггүй те. Тийм мэдээж амар шидэлтэйсэн гэхээр хүмүүс итгэдэг Яг байхгүй. авчнаас дундаас. Тэгээ нөгөө бит хоёр чинь Тэр нь баараг л алдахгүй гэдэг шиг байна. дүүнэртэй нэг очиж бэлтгэл ханган те. Манус оюутан. Тэгэн гол чинь очиод нэг 100 мөн очиж штт. Ерөнтэй л нэг өвөл мөвлж амлалтаар нэг бэлтгэл сургуультыг очихгүй болохоор 100 очихоор чинь батлан багш хүүхдүүдээ хоёр гуруулаад бүгд очиж чаддаг нэг хоёр гурал очиж марцсан байна гол чи та түрээд дэр гэл. Тэнгуул чинь эн чинь өгөн шигшээд тэнгуул яг нэг эхний нэг 7 хүүхдэд л батлан багш авч үлдээ бид дээр дотоогийн комплексуудаа өгч байгаа. Тийм нэгсэндээ ингэдэг байсан нөгөө Намхан бас одоо амар 10 дүүх чинь ингээ нөгөө нэг одоо манай Дорноо аймгийн төв сексний хүүхдүүдийг шигшээг хүүхдүүд байна шүү дээ. Тэгэнгүүт чи нөгөө нэг яг Горилог шидэн хөлтүүд. тэгэнгүүт яг нөгөө нэг 12 хүүхд сонголоо гэхэд 13 4-т нь яг бий болчиход байсан.
За надад бол боломж эднэр л бол орох боломжгүй юм байна. Тэгэнгүүт л нөгөө оюутан яг нөгөө лиг тоглолтыг нах нар чи нөгөө амралтаараа ирээд заалт төсөө гарах гэж шүү дээ. Тэнгүүт л танаа огтхон дутуу юм шиг би орчилтаа гэл. Тэгэл энэ манай хоёр ч ирмтэл ой тэр миндэг маа гарчий гэл. Бис дуртаар нөгөөдөлөөс угаасаа жигчж байгаа юм чинь. Нүчэндээ толгойтой л пас өгөөгүй гутал зөрүүлээ шалдаа өгч чинь. Өөрөө пас өгөнгутлаа өөрөө гүйчин шалдаа өгмөр авчиж. Жохон багтал тийм муухай залны бацсан байсан. Үнэн санаатай тоглолт. Санаатай юм шиг залин шүү. Өдөршнөө ингээд Яг толгойгоор тоглолт. яг ингээд шидэ хийчин. Тэгээ нөгөө өдөртөө болж болохоор бас нэг амар сайн мэн тоглодог юм шиг байна. Тэнгүү нөгөө өд нь пас өгөхгүй. нөгөө өд нь уур Ашиглахгүй байхгүй тий. Намдаа ихгүй ээж зөв ихгүй ээж ашиглахгүй. гэдэг байна. Хоёр ахтаа болохоор чи инглээр хэлээ. Хоёрын оноо моног нь хусаа хайчин. Зүгээр цаашаа жавсан дээр очиж байж жоохон цаашаа гэл өөрж байгаа л яг нэг цэгийг олж байгаа маа өвөнгүүд аваад явуулчих нэгээд хийг хайчин. Асуудалгүй дэгсэж. Гараа хуулсан яатсан лээ. Харин нэг жоох эвгүй болгоод. Тэгээ тэрнээс ширүүсээ ингээд баг чиний гарч юм чигээрээ ингэж ирэхгүй нэг жоохон ийм байгаа. Би бол тэгж хараад байна. Нэг тохойл нэг юм яг тэгшгэн болохгүй байх шүү. Тэр чи бас баг үзээ хамт шийдэл мэдэл. Тэгэл одоо маа нөгөө ингээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө цоожихад байнг хэлдэг гэсэн юм. Сүүлийн хэдэн жилд яриад одоо техник мэгнээс солин тийм байхгүй байх юм даа. Зур хуваа сайжруулах. Одоо нэгэнт те нөгөө галт тэр хөтөлсөн. Одоо зөвлөж өдөө чинь одоо хувийн өсгч юм бол хуваа өсгч те гой муухай тэр мээр дүүрэн муухай сайхан шийддэг хүмүүс байна. Хувь чухал байхгүй гэл. Тэгэл тийм юм дээр нь анхаарах систем байна тэл те. Одоо нөгөө сакс сурж байгаа ч юм одоо нөгөө үнийг үзэж байгаа хүмүүс байх юм бол эхнээсээ нөгөө техник амар гой сурах хэрэгтэй те. Гол цэвэр шийдэлт мэдлэлт өндөг хуруу юу байна? Нөгөө гой мэрэгжлийн багш нараар заалгаад Миний насанд хуваа сайжруулах. Давтамжаа гэсгээд хуваа сайжруулах. Хуваа сайжруулах. Нуруу гам бодгоос 30 нэмэх нэгийнх хуваа сайжруулах. Гэхдээ манай мейкинг хоб бол өндөр болсон мэт. Тийм сүүлийн жилүүд тий. Гайг өссөн байна. Юунаас олж өсөд байна? Гэхдээ яг хуваа сайжруулах. Одоо нөгөө яг хуваа сайжруулж байгаа. Сэтгэл зүйн юм шиг байл шүү. За шийдэх хэвээр. Хийхгүй намаагүй шийд тэгэл болоо. Тэгэл угаасаа нөгөө сэтгэл зүй юу гэдгийг те нөгөө 50 тэгээ нөгөө нэг асуудал бахарч бөмбөг ч өөрөө ороод явчих. 21-ээр бүр амар шидсэн шүү дээ. Одоо Мексик чи нөгөө юу эсрэг баг тоглодог ах чи юу ячдаг гэсэн шүү дээ. Мексик гэдэг нэр чи байхаа болцсон шүү дээ. Болцсон уу? Crazy бас болцсон. Айгу одоо айгу тогтун томат. Зүгээр минд баяраараа. Минд баяр гоё юу? гоё болсон юм. Тэгээ шоолоод. Тэр нь юу яадаг гэсэн шүү дээ. Нөгөө мэндийг эсрэг тоглонгууд чи багууд ерөнхийдөө нэг бол мэндээ дээр алдаа хийдэг те. Хоёр шийдүүлчих наадах чинь ерөнхийдөө бас хувь таар байгаа те. Гурав дээр сул байх юм бол ерөнхийдөө нэг очихгүй ардлаа туслах маягтай ингэсээг байгаад идэг гэсэн бол одоо сүүлийн жилүүд харахад бол нөгөөтг нь явуулчаад хийчихэд ангууд нөгөөд чинь очихгүй зураг. Одоо очихгүй болохгүй болсон юм нэгэ те. Одоо харин тэр дасгалжуулагчсан тэрийг хэлээд байгаа ерөөсөл юу яг нөгөөдөл чи хумаа те чамаг орхичоод байна. Чи шидээд чиний хүн чам дээр ирж ингээд тодорхой хэмжээний чамд юм акцент өгчээж ахтлаар ингэж нэг онгорхоо за спейс нь үүсээ те нөгөө нэг ийм дараагийн үйлдэл тэгнэ те. Тэгэхгүй чи ингээд сул ээж шийдэхгүй байх юм бол ер нь дуусчаад байна л. Харин тэ одоо Stone-ийн нөгөө өндөр төвөн тоглогч нар удаан төвөн тоглогч нарын өөдөөс тоглонгууд чинь яг нөгөө Stone-ийн өөдөөс шидэхгүй болонгууд Stone ч яг нөгөө штрафн дээр ингээд хүлээгээс ороод байдаг. Ганц нэг шидээд эхлэнгүүд Stone хүссэн үсээгөө ирчингүүд бусдад боломж зай чинь нэгдчихэж байгаа те. Тэгээ Stone-ийн эсрэг тоглогч ер нь тийм бас Brothers эсрэг тоглохоор бас яг нэг давуу тал нь тийм болчихж байгаа юм. Stone-ийг гаргаад ирчих юм бол доороо тэгээд гоё сулраад эхэлчихэж байгаа юм. Тийм нөгөө эсрэг баг ер нь өндөр төвүүдийг л те гаргах л ястай болчихсон. Тэр шиг л яг манай мэндийг чинь тухайн үе чинь тэгж хайдсан. Тэгээд одоо шиддэг болоод ирэнгүүт хувь нь өндөр болоод ирэнгүүт. Хувь нь гэдэг. За тэгээд подкастын маань ивент тэтгэгч спорт ундаа Powerade манай тэгээ Powerade бас уугаараа. Ер нь тамирчид бас Powerade нь байнга ууж байгаа сте тэ одоо усны оронд ч гэдэг юм ус орлуулад тэ. Тийм байнга. За тэгээд штэ. Тест. 30 нэмэх манай гош хийж уудсан шүү. Даруулаад. За тэгээд мөн хамтран ажиллагчаар тоодгийлэл зүрээтэй TG брэнд ажиллаж байна. Тэгээд хамтран ажиллагч ивент тэтгэгч нартаа бүгд нь маш их баярлаа. Ивент тэтгэгч спорт ундаа Powerade. Хамтран ажиллагч Leading брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia.
Манай хоёроос гой нэг тийм чистний зэвэн асуулт байна уу? Одоо ер нь бол Жорны хоёроо оруулаад ирсэн дээрээ Бэлдсэн юм байна. Бэлдсэн байхгүй шүү дээ. Манай хэд ч ер нь бол одоо яг сэтгэл одоо орж ирж байгаа асуулт гэх юм бол одоо Баалагийн хувьд одоо яг тоглож явах одоо яг карьертаа тоглож явах дээд лиг тоглож явах хугацаанд яг хамгийн одоо ингээд нэг цуг тоглох одоо Амбогт хоёр ч тэгэхээр 1 жил цуг тоглосон гэхээр чи яг өөр одоо яг ингээд нэг гоё байдаг тоглогч хамтрагч гэх юм одоо. намайг яа асчаа. Намайг хэлгэж байсан юм лөө. Баалагийн чинь баахан дүлхчгээр чинь хоёр чинь тэгээд дээд лиг чинь Рикс цуг тоглосон шүү дээ тий. Тийм шүү дээ. Ер нь яг ингээд цуг тоглоход хамгийн гоё одоо дурсж ярил тоглогч. Тэрдэл номер 1 юу ч бол битээр л байсан шүү дээ. Өсвөрөөсөө хоршоог болтлоо. Баян чихрээ задлуулаа л тий. Амбукку баалаа гэж байхгүй, баалаагүй амбук гэж байхгүй гээл чи бүр. ганцаар явж байгаа тарахаар амбук хайцсан гэх. Заавал хамтах хэрэгтэй юм шиг үү? Баалагийн тэр нэг за минь дээрч. За уучлаарай. Зүр. Болцсон. Сая гоё. Баалагийн тэр нэг яг нэг би одоо ер нь өмнө ч биш одоо ч биш ер нь тэр дундын зайны шидэлтийг ер нь харахгүй байгаа байхгүй юу? Яг тэр нэг Баалагийн тэр нэг дундын зайны шидэлтийг те. Балер заваан Тэр нэг төнгөг хэлдэг. яаж тэр одоо зайг багасаа бол дундаас шиддэг байсан нэг мэдэн л те. Тэр зай руу ер нь хизээ орчоо. Яг тэр нэг шийдний доороос нь гарч ирэл нэг тэр нэг яг л нэг машин зай орол болоо. болов гэж би боддоо шүү дээ. Би бас яг тэгж бодлоо. Би инкэ өгшөөс л надаас нь азаа асуугаад идэв гэсэн юм. Ондаа дундын шидэлт ингээд залтнаас дундаа шидэлт. Би юугаа мэдээ инкэ өгшөө. Дараа нь азаа нэг инкэ өгшөөс чинь яаж мэдтээ? Наад дүүдээс өөрөөс нь асуухгүй юу? Дүүдээс. Тэ бүр нэг тийм болж ш. Тэгээд би бодоод тахаар тэр Гтэмсийн бэлтгэл чинь одоо жижигхэн талбайтай болохоор бид чинь дандаа 3-3 тоглодог. Бэлтгэлээ. Юу штэ тойрог нэм 3 шоронд явж байгаа 10 жилийн сургууль шиг. Тийм. Жижигэн дөрвөн хавдраад заалаас дорог. Зүгээр үгээ хийлээл байхаа цаанаас нь дүүд. Тэгээд тэн дээр чинь дандаа бэлтгэлээ бид чинь жоохон хурдмурд гүйл дэмжэл тоглолт бол дандаа 3-3. Тэгэхээр тэр юун дэшрэлсэн болов гэж бод. Жижиг залтай холбоотой юм болов гэж юм. Тэ. 3-3 бэлтгэл байнга тэгж хийдэг байсан тэл холбоотой бол. Одоо тэл нэг зүгээр зогсчул шидгэр чинь намхан удаа хүн чинь ямар ч тоглох орон зайг болчихж байгаа юм чинь өсвөр тоглохоос өөр. Энэ дундын царай хизээ орчих гэснээс Баалагийн дундын цанаас гардаг бас юм байгаа юм байна. Амрагч хоёроо гардаг үзээд нэг ч сонсно. Сонсоогүй. Наач амар ярина одоо. Амрагч өнөөдөр сонсож байгаа шээ яа сонсох юм чи. Амрагч Баалаг нэг зам бэлтгэл хийгээд хоёулаа за 3 шиддэг болно ингээд. Баалаг 3 шиддэг бэлтгэл хийсэн шүү дээ. Тэгсэн чинь тэгэл яг 3 шиддэг болоод лиг ихсэн чинь лиг нэг 3 шугамаа 1 мэдээ сонгож. Хэлэхээс тэр чинь 10 хоногийн өмнө айгуу төхөд 20 хоногийн өмнө Тулгаж сунгасан юм аа. 3 шугам чинь 50 санж хойш шүү дээ. 50 санж чинь миний хувьд амар хол. Буцаад дунд нь үлдээч байгаа. Тэгээ буцаад болоо. Тэгэл би 3-аас дотоошоо 50 санжийн дотор үлдсэн юм да. Офицерууд баг руу ордог байхгүй юу? Аала гоё яана тэг гэсэн. Багшаар гоё яана гэл. Амрагч чинь нэг холбооны сургуулийн янгатлаа юу офицерууд баг руу яваад би шархсаас тоглохгүй гэдээ чи бүр эхний өдөр тоглоогүй шүү дээ. Инктиагш ингээд эндээсээ тоглох хэвээр манай юуны боги лидерээс хөдөлтаар нэг орж байгаа буцаад тэрэн шиг тэгээ би үлдсэн аахгүй. Ойлгоо өгн үлдээд ойлгоо тэр чи 10 11 оных юм. Тэр хвцаал байгаа. Тийм ээ. Офицерууд гэдэг анхны баг шүү. Тийм 11 он. Шүүхэж. Тэр гоё баг байсан тий. Тэр хүн гоё баг байсан. Баалаас тэнд бас нэг байсан шүү дээ тий. Сүүл тэнд нэг үлрэл байсан шүү. Тийм байна. Тэр өстө гоё баг байсан шүү бас л тий. Тий. Одоо манай зөргөө, Буха, Жавка, Од, Батаах үлээ. Бата. Бата ч тэр баг байсан. Тий. Анар байсан мөлий. Анар, өсгөө. Тий. Бадраги. Бадраги тэр яг солих намайг манус на спрайт лиг руу онсон шүү дээ. Ааха. Тэгэхэд Бадрагийн орж ирсэн. Бадрагийн чинь тэр үйлрүүлж хастайсэн. Өсгөө гарааны холбогч нь
Чамаг багт бадрагийн байгаагүй. байгаагүй. Би сэлгээний холбогчоор орж ирсэн байхгүй. Тийм. Тэсээ одыг нэрлэл хэллээ. Од байсан те. Од байсан. Тэ. Тэгээ Анна Их гой баг. Мөги. Тийм мөги. Бигз. Манай- Мөги. Бэби байсан тийм. Хүү тийм үү? Жавга байсан тийм. Жаавка. Түүл Амар гой баг. үзээтэй баг. Энэ билүү. Энэ байсан. Амар гой баг гэдэг бүр сэлгээнд нь байгаа ч гараанд нь гарч байгаа гэсэн гой баг өстэй. Ухаан гэдэг яг нөгөө бүр лаг байсан юм тий бүр. Зүгтээ тий мөн тий. Мөн Гоё байсан үе. Өстө холбогчгүй л байсан юм тий. Тэ. Та хоёр хэлж холбож исэн гэхээр чинь тэгээд. Бэби орсон байсан. Би байсан. Дараа жил наруугүй. Дараа жил нь ч юм. Дараа За жил ямарсан яг Нэг юм сахалтай легоноор илүү халзан. Тийм тийм бак. тийм. Тэр чинь 2 жил тэр бэби бадрах дээр орж ирдэг жил байхгүй юу? Тэгвэл чамаг багт биби байгаагүй юм тий. Манайх байх ч легоноргүй байсан. Аа. Тэгээ өсгөөд нэг юунаас ирсэн. Лондонгоос ирсэн. Тэгээд өсгөөд ингээд дахиад залгуулах хүн хэрэгтэй байна. Гэл намаа нөгөө чи яг нэг одоо тест яг одоо яа гэдэг. Тэгээ би чинь Дэжиж бол гитэнсэн юм уу гэдэг. Яг ширээгаа одоо тэнд үлдчихгээд байдаг. Тэгээ гол чи найзууд амраа өгшөөс энд ирчээд байдаг. Яг ихэд тийс 2 хуваачаад байдаг. Тэгэл нэг арай үеэтэй гэл дагаа явсан шүү дээ. Бодоодсэн чинь наа чи намайг 2 удаа хаяа явсан юм шүү дээ. Халиу тэгээ хаяа явчихсан зөө. Би ерөөсө бодож байгаа юм байна. Гинс бодсон сая гомдчихлаа. Ааха. Тэгээд Рикстос байх чинь дундаас нь алгуулсан шүү дээ. Рикс чинь байсан шүү дээ. Бачиг нь тагтаа махтаа хоол нэг хэсэг Дундаас байсан. нь байхгүй болсон. Үгүй Өмнөх жил нь хурл авдаг жил нь байсан шүү дээ. Хурл Эхний дээшээ ордог жил нь үзээд манай хурл авсан. Тэгээд дараа удирдал нь яг нэг дундаас нь алгуулсан. Дараа Дундаас дундаас нь таад байсан бохгүй яриа. Нөгөө нэг цэнхэр халааш явсан үед. тий дундаас нь биш би удирдал Эхлэхэд байхгүй харин тийм ээ. Эхлэхдээ ирэхгүй гэдэг намайг дуудаад тэгээд Тэр юунаас болоо болчлоо. багшд гомдоод Нямбаяр нэг ягаад бэлтгэл хийгээ болцсон гэдэг үлээ. Болцсон юм шүү. Немкагийн юу? Немка нэг бэлтгэл хийгээ болцсон гэдэг юм Манай байна. Пиноко юу? Аль юм баяр. Яг алыг ядахт нэг хүн бэлтгэлээр яах гээд хэлсэн байдаг гэдэг. би юу гарах юм биш бэлтгэл хийж яадаг гэдэг. Яа хоёлаа ална шүү дээ. Хоёлаа одоо ингээл пилот хоёлаа тосоолно шүү дээ. Югээс бас гоё шүү дээ. Шазгар бэлтгэл би чинь залхуураа угаасаа гарахгүй юм чи бэлтгэл хийж ашгаа гэдэг. Тэр чинь нөгөө Риксийн цэнхэр өмсгөлтэй жил мөн биз дээ. Тэгэхээр биш. Биш тэр чинь Улаан цагаантай байсан. Улаан Улаан жил би цагаантай. байгаад гарцсан байхгүй. Хоёр жилийн цагаан цэнхэртэй. 2 жил нь тэгээд баалаа байхгүй би байж яахгүй. Би орж ирээгүй 3 Чи жил. орж. Наас тэгээд 3 жил нь орж ирэхэд би гараавчихгүй. Доороос болохоор жижиг жахуу орж ирсэн юм уу? Танахаас ганц орж ирсэн. Манаагаас ганц орсон жижиг Жижиг юм жахаа байна те. Бачиг байсан те. жижиг жавхаа гэдэг байна. Эхний жил чинь. Хүрл авдаг дээр байхгүй л. Байсан Байсан байлгүй. Байсан. Байлгүй тий. Бичиг байсан. Манай муу юу лээ тээврийн жолооч Даламанаас өвшин бороо. Юу илээ. Яг намайг ордог жил бас та хоёр хамт цугласан. Тэр хамт Муур зөөрөөд жил үстэ тэр чинь. Тий. бороо руугаа явахгүй Биш ээ. тий. Тэр жил чинь болохоор Дин хэдлээ. Браун гэдэг байсан шүү дээ. Биш ээ. Биш нөгөө цоохор Маркус Скиннер. Тийм гой л. тогтдог нөгөө бүдүүн. Тэр чин чиний юу юм уу? Карьер хай гэдэг мөн үү? Тэрний дараагийн хувьд Мэдгүй. Карьер хай идэл жил чин тэр биш юм уу? Тэгээ тэр үеэр ирсэн тэр легонууд бас гоё гараад байгаа дээ. Сүүлдээ бүр нөө Монгол нэртэй болсон. Ловсон энэ төр нэртэй болсон. Лавсан. Лувсан болоо. Ганцаараа манцаараа явж дээ энэ. Тэр чинь нэг хас орохгүй гэж байгаад SPL гэж орсон байж байгаа. Дундаас нэг SPL-ийн 6 хасын 6 Нэгдэд орсон тий. Тэгээд төрүүлсэн шүү дээ. SPL хас. Өөс тэгээ түрүү нөгөө нэг хамтрагч дээр ярьж байсан чи намайг хэлэхгүйгээр зүгээр өөр хүн хэлдэг. Хамгийн Тийм шүү дээ. Мэндээ бас бодож байгаарай. хамтарч хамт тоглоод амар гоё. Хамт тоглоход одоо Чи ч одоо гоё тоглолт зөндөө тоглосон. ойлгоо надад яг тийм нэг одгийн хоёр их төвшгтэй. Одоо талигч бас амар олбогч байсан. Гоё те. Гоё тий. Би ч одоо нэг үйлрэл тоглосоо болохоор гүүж гарч ирэхэд нэг шидэд алдаж малдаж ясаанда эвгүй юу аль хөл дээр авах уу би гайхаж байна. Аль хөл дээр баруун хөлөө тавихтаа пас авах уу зүүн хөлөө тавихтаа авах уу яа манай Арикч бас тэгэж харж өгнө гэдэг ч бас ясаанда эвгүй нүг ер нь бол би хамт тоглоход хамгийн төвшгтэй зүйл одоо ойлгол юм байна да. Ойлгооч нь өөрөө тийм нэг яг гоё шít нэг
Алдаж байна. Зүгээр шүү дээ. Дараах гэж. Савхад над фаринд гүгэл толтол гүгэл өстө 100 хүртэл эргэж харахгүй гүйжэл эргэж харж ижил яаж авч байгаа. Гой савдаг гэсэн тий. Толтол ойлгоо. Стогоо Төвгөө савдаг. одгийн Одгийн гой савн тийм гинэ. Одгийн томхой. Гонд нь нэг эргэлцгэл юм бол хүрхгүй. Аваад чүү баг нэг алхаад өдр цацдаг шүү дээ. Цэрэг чиглэлгүй гэж. Мэлтгэл тий. Үш одоо тэрийг болдоо. Тэгээд тэр төнкөө одгийн энэ хэдэн төвүүдээс хойш юу савдаг төв байхгүй болсон юм шүү. Одоо хин мэн нэрлэлтэй. Юусаа яг ярьж яхад нь бодсон ч юус орж ирдгүү. Яг нэг тийм гоо чистний савдаг, яг гартан савдаг маавдаг тий. Санчир том хоёр чинь үсэг. Санчир гой савдаг шүү бас. Санчир хин том хоёргийн санчир моошоо хоёр чинь нэг та хэдийг төгсний дараа ахгүй юу? Бахан дүү нартайгаа мó үеийнхэнтэйгээ мó те нэг үлдсэн штэ тий. Тэгхтээ арай хоёр эндээс тэ тэрийг тултал савдаг байсан юм да. А тэгтээ тэр хоёр ч айлц төв биш байхгүй юу? Тийм үстэй. Тэгэхээр төв гэдгээрээ төв гэдгээрээ ингээд байхгүй болчих жоох. Тэгэд төвүүд ингээд тийм савдаг байхаар ч амар том давуу талтай гэсэн. Заавал нөгөө холбогчоор дамжихгүй яг гарсан ингээд савдаг. Баах гой савдаг гэсэн шүү дээ. Энэ талаас нэг их буугаар бууж байгаа юм шиг пүк гэж гарах. Төнхөө гоё шүү дээ. Яг аваар на шийдэн дээр өөрөө ингэ дайлгана солгоо. Солгоо долроо юм чинь. Гандуулч юм байсан юм байл л. Хөндлөн савтай төнхөө. Ма гэл. Гандуулч юм байсан юм л. Мен шигшээд явж байгаа гэх юм би гайхаад. сагсны шигшээ юм дуулдаг гэдэг. Сагсны шигшээд байгаагүй дээс гандуулаар чи бэлтгэс бэлтнэ. Чи тэгэл солгоо өндөр. Тэсээ баалаас гой хүн нуцтай дээ манай талигач ариг гэхэд тийш дээ. Хоохон дөрөх авьяас. Тэгээ ингээд амар юм гурван ганц байхгүй шүү манай хүн чинь зүгээр тэр нэг хөлийн ажиллагаа залж гүйжүүд бид нар хоолдог. Бүхсөө хоёр дэжээс ихсрэл урд байгаа нь хажуудаар нь гараад. Тэгээд талигачигээд харахаар ингээд тоглож байгаа ингээд ер нь талбай дээр гүүж мүж харахаар ингээд гой ингээд угаасаа өөрөө хоккей холоод тэр юм ингээд гулгаж байгаа юм шиг нэг хөнгөн сүк гэгүүс. Тэгээд нэстэ чиний л бүхсөөс ихсрэл зүгээр ингээд нөхөн жоохон цай гарангууд тэр цагаар нэг хоёр гэл гарчдаг те. Ер нь тэгээд үлдээ бол бүх холбогч тэгэл жоохон эвгүүтээ тэр гутал шууд доош орчдөг. Тэ. Эле өчөө гэж. Ангар баяртай. Гураас чинь тий. Тэ. Эйгүү штэ. Амар өсөж идэнэ. Хөп гээл хөнкөө явуулчин те. Мэндэ мэдгүй л. Битгүй л. Багнуур Саяхан нэг фэйсбүүк дээр нэг тийм мэддэг сонсч ийм тэшүүртэй хүн бөмбөг залцсан явж аавч цацсан чинь надаа бүр яг чиний хэлдэг шиг талиг саанд орчихсан. Яа, яг ингэж л харагдаг байсан даа гэж боддог та. Тэр талигач амар авьяастай юун дээр тэр төгсөөд МСС-д ороод ажиллаар. Гэхдээ яг хөлбөмбөг тоглолч нь бас амар эвлээ. Улаан хизэн спортоор шгшээл, хоёр спортоор шгшээл үү? Ямар ч хоккей сакс хоёр бол багт. Тэгээ нэг нь юу гэсэн бэ? Бас нэг юм сонсч ирсэн санагдаад байна. За гандол онд бол байдсан болов байдгүй болов. Балаа мэдээ. Хөлбөмбөг бол сайн тоглодог гэж. Тэг хөлбөмбөг стогоо тоглодог. Тэгээд юун дээр тэгээс болол болж байгаа. Болол батлаг гоё эвлэх мэдэн комент бичээрэй гэж. Тэг нэрээс та мэдэн комент бичээрэй энэ. Комент сэтгүүлээрэй. Асар ямар тэр шайптай ох нэг шайптай бүгдтэй гэж явчихсан юм болоо. Тэр мэрэндээ бас шигшээл байсан мэл. Тэ. Яа тэтэ Амар байсан. Чангос тэр нөгөө баг өгс чинь шаркса тоглохоор л талигчиг авгаал ахуулчин. Тэгэнгүүт чи гүцгүцээ. Тэгээ ингээ хамаг хурдаараа л ингэж бүр ингэж яа гэж ингээ чангарч л явахгүй бол андаж мандаж гүйжиж л ойролцоо явахгүй бол манай чинь зүгээр эсгрээд байгаа юм чи бараг тийчээч Ингэдэг тэ насан урдаа хайчдаг. Тэгээ зөксөж гүйж байгаас ингээ. Тэ. За хамгийн амир нь нөгөө тэгж ингэ тийм хурдан үнэ чинь ингэж хамгаалах гэж бүр хамаг хурдаараа хичээж гүйж хагаад одгийн слам норч. Харахгүй нэг том хад мөнгө ийш хаарцсан хамаг хурдаараа гүйжсэн л. Яа. хамгийн мэгнээс аваад дуурна чинь нэр. Норх гэл юм. Оо гой болоод гаргаад. Метвийн цаастаа бас чанга те. А би бүр айдаг ус тойрч тагаад. Метв тойрч гарах ч мөр зүр ийм том. Метвэр чи ингээ одгийнхоос чанга штэ. Би хаана тэр. TC аваргаар ч нэг метв чин XS гараад ирэн те. Тэрэн дээр ч нэг бид чи ингээ бомборлож байгаа юм. Манай гитэмс ч ямарч төвд нэм намхан. Тэгэл айлын төвдөө зүгээр ингээд шавж байгаа юм ч юусоо бөмбөг очлоо. Май. Өөр арга байхгүй. Хамгаалтын систем. Яа, бөмбөг очлоо шавлаа. Ер нь тэр харахгүй нөгөө хамгаалж гүйж хагаад ардаа заслам авах амар тий. Тэр уусаа бэлтгэлийн хамгийн магал өндөртэй нөхгүй. Яг тэр хүн ингээ
харахаараа ингээд автоматар хүний реакц нь ингээд бие чангалдаг. Одоо нэг бочингууд чинь бүгд ингээд хоёуг ингээд хамгаалж байгаа шүү дээ хүнийг. Тэнгүүд юу ч чангалж амжаагүй жишээлбэл ингээд буруу ар зогсож жагаад араасаа скрин тавиулах энэ төр те. Тэр энэ төр чинь бол би ингээд сул байгаа учраас шууд бүх үе юм уу ингээд амар юу болж байгаа. Тэгэл зүгээр жинхэнэ гүйж явж байгаа л хан мөргөө. Одоо бол яагаад ч үл Сакс бол яг нэг хагас одооны спорт. Мэндэ бол одоо тийм юмд айгүй их хүртнэ шүү дээ. Тэгвэл нэг урдаас хөөж ирж байгаа л мад үгүй ээзээ жоохон харам уу. Гэхдээ тийм юм чинь гэхдээ ер нь зөв анзаарахтай л ер нь араад явж явахгүй бол тиймэрхүү сламд орох юм бол угаасаа бодоол нэг тийм идэж юм шиг. Тэгэхээр чинь жоохон муу санаалал. Байнгас ирэмжтэй. Тэгээ нөгөөт нь ганц хоёр тийм сламд орвол нөгөө ямар нөгөө зүгээр заслам тавьж байгаа хүнд ууралтай ш. Уураа юм гарах хүн байхгүй нь өөрийнхөө төв дуурлаа шүү дээ. Стив Наадамсын тэр засламнууд амар те. Яг нөгөө нэг юм холбогчийн дагааг үүж хахад орд тавьж байгаа засламнууд нэг нь шууд газар дээр унсан чинь манай хүн ингэж төвшиж хэвдүүлж идэв шүү дээ. Тэр өөрөө скрин тавьчаар те. Би нөгөө далаах махтаж нэг өгтөйг тоглож шүү дээ одоо. Тэгэл айлын нөгөө төвд мөчсөн шүү дээ. Амар заслам тавьж байгаа ш. Дүг гítэл. Хүн ирж чи далаахаар гуурлаа. Заслам ард нэг хэлэлт. Та одоо нэг чанга заснаа энэ айл хүн дээр тавь гээд. Тэгэл тэр чи араас хийхгүй бол тэр чи амар юу байхгүй юм. Тийм тийм. Та битл авахгүй бол. Далаа бол нь бодж илсэн багт хэлчихье гээл. Хэлсэн л байх тэгээ сонсон. бас чамд найдаж мэндэ харж л байгаа. Анзаарахтай л байгаа гэдэг. Мэндэг хувьд хамт тоглоход. Гэхдээ миний хувьд одоо зөндөл лаг мондог хүмүүс байна л та. Гэтэ яг энэ дундаас нөгөө хамгийн гоё тийм төвчгтэй их юм уу байсан гэх юм нөө одоо тай сайн танихгүй ч магадгүй бас нөгөө шанди нөгөө опло гэдэг байхгүй. Опло тийм Америкт байгаа. Одоо Америкт байгаа. Манай Дондговь. Тэр найз маань л байна да өсвөр мүсвэр идэрчүүд идэрт битээр да зөндөө хамт тоглож исэн. За ёстой яг гэж тийм. Зөндөл хамт ёстой төрүүлээд ч юм уу одоо тий хожигдоо ч юм уу явж исэн үе байна. Тэр үед бол ерөөсө хамгийн төвшгтэй л байсан. Ёстой л нөгөө яг гэж юу жоохон богинохол яг гэж тийм. Тэрийг би одоо яг ярих гэдэг нөгөө хин 13 онд илүү нөгөө нэг саксофон бөгчдийн шинжилгээ болоод их ах яг нөгөө лиг тоглож исэн байхгүй. Их ах өдгий ах мах байлуу даас яг томчуудаас бас байсан. Тэгээд яг нөгөө саксофон шинжил болонгууч нөгөө ах нартайгаа жинхэнэ тааралд нь штэ тий. Тэгэл ахаа ихчээ дүүгээ болоод нөгөө юм ярилцсан ш. Тэгж чад их ах манай оплоо тэгжсэн байхгүй. Нөгөө ах нь чиний өмнөөс харамсаж байна. Яаж ингэс чи дахиад нэг 15 сая өссөн бол чи Монголын төв байгаа ш. Хаач хайр юм да гэдэг тэгжсэн байхгүй. Тэр үед мэдрэмж нь гоё л таа. Их ах тэгж хэлж байгаа нэг зүйл бол ер нь бол манай оплоо бол үнэхээр яг төвийн байрлалд бол гоё. Тэгээ гол нь нөгөө бүдүүн бондор тэгсэн төвүүдийг бол мангаслаа шүү дээ. Нөгөө яг үеийнхээ төвүүдийг өсвөр мөсвөртүүд бодоо алгадаг байсан. Тэгээ оплоо ч юм бас нүүн аим хаарас шүү дээ. Харис Марис чинь зэгслээ чинь. Хүлгүүдийн амар мөртэй. Тэр чинь бүр илгэлдгийн тэр нөө 21-ээр тэгсэн шүү дээ. Дундгаваас. Тэгээд хаад надаа өгчөөл гэдсэн байхгүй. Авчаад өгөөдсөн чи бүгдийг аваач яхаал нөгөө нэг тэр хоёр чинь ийм тэмээ маш хоёр юм байна шүү дээ. Тэгээ нөгөө бүр ингээд шийдэн доор ортон шахаж байгаа байхгүй. Шийднээс гарч доороос нь гарч иргээг болтол шахаад наа цаанаас нэгээл. Тийм тэгээ одоо нөгөө лиг тоглоог болохоор одоо сайн битггүй л байна. Бусдаар бол одоо идэрчүү залуучууд тоглож байхад бол ар өрөөрөө шахажсэн нөгөө төвийн тоглож шахажсэн нүүтнийхээ ар мараар араараа пас мас өгнө. Толгоо молооныхаа араараа өгнө. Ингэж амлуулаа ичдэг байсан. Аваа ингэж шахаж нөгөө хүн зүгээр араараа өгсөн. Өөрөө бүр нөгөө мэдрэмж нь амар талцсан те. Тэгээд нөгөө эсрэг багийнхаа нөгөө төвдөө өсөрхгүй мөртлөөсөө зүгээр нөгөө шахаад авчдаг. Ингээл өөр дөр бөмбөг унаад гоцоод түгэл гэдэг шиг. Гоцоод дохин. Тэр 15 сая өссөн бол нэрээ гарч ирэх гол дээр пас авч явах. Тэгэхэд цаагуур хүн гүйж явах. Тэрийг харц гол дээр авч байгаа пас шууд хоошоо хатчих. Бид чинь өнөө оплото бас нэг жил би спрайт тоглосон шүү. Цог Legacy гэд бидэд орчоод Батчиг уг хоёр дуулаад авчирсан. Манай нэг зү янзын дуу байгаа. Бас нөгөө Legacy чинь юутайсэн шүү. Төв жоохон тэнгүүд авчираад тийг сайн мэдээд байхгүй. Үш танай багт чинь хийх юм байсан бэ? Тэр нөгөө нэг бал санжин нөгөө өөнөө том хоёр нөгөө болдог шандад нэг зэн. Тэгэхэд нэг хоёлаа надад чи байсан уу тэр багт? Байсан. Авто мөнгө хагдаг шүү. Гано байгаагүй өөнөө том хоёр л байсан. Тэгээд эдний хоёлаа шийдэн дор суудсан тий. Шийдэн дор суудсан манайд маазруулаад алцаа юмж маа дүүнээс хоёр. Давхраар нь шахдаг шүү тэр шүү.
Сүн чинь бүр их Тоомыг л өөдөө говлоо шахчихсан чинь нөгөөх нь тослохоо ирсэн чинь хамтдаа ухраад. араас нэгэнгүүтээ гогоон жигдүүлээ. Ороос нь орилоод нөгөө яриш нь хэрүүлээд уурлуулаа. Страш эдэт нь туй гэнэ. Туй гэнэ. Дайдас гарсан үг нөө. Наа чи байхгүй түй гэдэг. Авкам уудлаас сая тэр мастер дээр дуурсан тэр үчи сая хагасан тоглосон аахгүй. Тэднэртэй тоглосон. За мен нөгөөг чинь хаалсан. Цаа чи бэлтгэл хийгээд юм шүү. Дундаа шидэ дарж ороод гэж. Яа, мушгаа. Дарж ороод мууш. Дарж ороод тий. Өсгөө тэр хоёр нэг баг. Гитэмс өсгөө. Өсгөө залж ирээд амх гэдэг. Тэгээд би став шидгээс тэнд суужсэн тэгж нөгөөг. Туй байхгүй л гэж. Яг л нөө хууч юм. Наа чи байхгүй түй гэдэг. За өсгөө тэр хоёр нэг багтаа бол хэрүүл ихгүй амрал олч тий хоорондоо. Хоорондоо хэрүүлэхгүй. Лайтай шүү. Эвлэрчж юм ингээд аа. Тийм бай. Инкин гэрээ. Маа амкачаас гоё сте. Гоё тий. Өөр дээр цацснаа. Өө чи амсаа гэсэн чинь сая яг гэдэг самбартаа хурцсан л орох байсан. Ингээд байгаа. Айгуу дураараа юмэр. Тоглолт дээр дөнгөж гарч ирсэн. Үнэн юм хэлсэн шүү дээ миний найз. Тоглолт дээр гарч ирсэн төвгөө хэдэн оны тоглолт. Талбайд дөнгөж гарсан. Яа би болохгүй байна. Суулаа гэдэг. Биш ээ тэр чинь талбай дээр биш аа. Оо нэг тэнцэнэр. Маа 87 чинь төвгүй штэ. Тэгээ нэг штэ. Бага штэ амх байгаа штэ. Тэгээ аамтайг ганцхан төвтэй зөө. Тэгсэн чинь яг 90 он чинь нөгөө битүү төвд. Тэгээ 90 онтой тоглоос би нөгөө жоохон цаашлуулаад нөгөө талаас ч одоо битүү төвд штэ. Яна одоо манайх ганцхан төвтэй. Яна амка гэжсэн чинь. Манай хүн халаал тийгээл явжсэн. Йоо. За энэ хөл болохгүй. Тэгээ гараагүй. Тоглоогүй юу. Манай Тэгээ нүүрний 5 дөрөж тогтоод босож байгаа. Манай дур тоглосороо дуусч тэ. Зүгээр нөгөө багийн төвүүдийг өвдсөн шүү. Одоо оплог ярьсан чинь ингээд нэг юм лигт тоглоогүй гэхдээ амар сайн тоглох болох потенциалтай ч гэх юм уу те. Ийм тоглогч зүгээр ингээд санаанд тоглогч шиг санагдчихлаа л да. Тэгээ та хоёр ерэн зүгээр бас яг тийм нөгөө тоглолцсон бол гэж харамсдаг тийм тоглогч нар байна. Та хоёр ч гэсэн ер нь бодож байгаа. Асууш. Одоо та хоёроос эхэлье. Зочдоос явсан тэр юм. Та хоёр зүгээр нэг хүн хэлчихээ. За мэндээ би бодож. Мэндээ их баг оплоо юм уу? Миний хувьд тийм оплоо л энэ. Оплоо жавхаа байна. Манай нэг найз. Яг зүгээр нэг жоохон тогтвортой тоглоод үтцсэн бол хөрхий нэг юу бол доктортой гэж ярих юм бол би баалаа дээр ч гэсэн харамсдаг шүү дээ. Тэгэл 13 оноос хойш тоглоогүй шүү дээ. Тэгэхээр чи 13 оноос хойш гэдэг чинь би чинь хамгийн сүүлд хоёулаа 22 он тоглоо. Тэгэхээр чин баг 10 жил. дахиад 10 жил хийсэн байгаа байхгүй. Ер нь бол оплоо л. Миний бол болцсон байсан. Миний бол Сэтгэл зүгээрж болцсон. Болцсон байсан. Яг нэг сакс өөрчлөгдөд яг бэлтгэл хийдэг болчиход байсан юм гэж. Бэлтгэл хийхээр гарахгүй шүү. Гарахгүй бол ирэхгүй шүү гэж. Би яг болцсон байсан байх. би бол өөр хүнийг бодцсон. Би ч бодчих шиг боллоо гэдэг шиг. Над л ерөөс орж ирэхгүй нэ. Би хэлчихв. Тэг. Манай нүг юу тэнүү. Аа. Одоо оюутан сүм бол манай тэргүүн. Тийм тэнүү ахын. Тэнүү жоохон бэлтгэл хийгээд нэг жоохон системтэй баг мах тавьсан бол би хаа өгдөл мөгд бас их сайтай байсан шүү дээ. Тэ амар тэнүү ч бярта. Тэ бярта дээрс нь өсрэлттэй. Маа 87 он чинь төвгүүг чудлаа ирсэн байна уушлаар андаа. Ганц төвн нэр тэнүү юм биш үү? Тэгээд жиг амир бас нэг хэрвээ доктортой гэсэн бол бас яг манай Азийн байж болох. Аз чи Баяр Бүснийг орж ирчихэд нэг сүүлийн хитэн тоглолтын Ази гэдэг нь үзэгчтэй одоо Ванкушийн Ази шүү. тийм Ванкушийн Ази сайн Цагч байсан шүү. Тийм манай Ази жоон нэрэ бэлтгэл хийгээд явсан бол уг нь бас үсрэлттэй тийм харааш мэжлээ амир сайн талаг авьяас тоглож байсан шүү жоохон бахта. Ази тэгээд урлаг руу орцсон гэх юм уу тийм нөгөө нэг 100 бэлгүүлөө. 100 бэлэг тийм. 100 бэлгээс сурвалаас тавлдаг байсан тийм. Тэнүү бойка Ази. Санаж нь. Тийм. Тэнд нэг юм бөмбөг ингэж нууж ордог. Тийм. Яг өсөрт байх. 100 бэлэг гэдэг багийн ч санахгүй. Хоёулаа ч өвн Ази биш. хоёулаа бүр яриад л гэдэг байсан да тэр багийн чинь. Одоо манай Өндөр бойка баг гэхэр ч одоо Орос гуравчл амар өндөр орж байна. яг чи баг Орос ур гэж бодоод иж магадгүй 100 бэлэг гэдэг. Өндөр гэдэг нь болохоор бүгдээр амар өндөр гэсэн үг биш. Живд өндөр ихгүй юу? Одоо би мичэн бол намхан штэ тий. Тэгэнгүү чинь холбогч надаас амар өндөр байхаар чинь надаа өндөр л санагдаж штэ. Тийм. Одоо манай Ази анга бойка тэнүү юм нэтэс. Тэгээд бурхан цагаан муугаа баг байсан баг шүү. За одоо би үнэ хэлэх үү? За.
Дуусаагүй нү? Одоо болцсон. Миний тийм 2 л юм байна. За. Би хүнээ хэлвэл та хэд яг тийм те гэж хэлэн заяа харж байгаа. Маа төв ба шүү дээ. Ямар төв? Тийм те. Хаан баг нэ. Тийш холбогч. Төвнөр лиг тоглоог. Тоглоог шүү дээ. Тийм ээ. Холбогч. Тийм байна. Төв бол холбогчийн байралд бол нэрээ бүр хангалттай өчнөө жил тоглож байгаа потенциалтай шүү. Төгөлдөр гэдэг. Төгөлдөр. Тийм 30-д Рокос Манай оёгогийн дүү. Тийм. Хиний төв Оёгогийн дүү шүү дээ. төрсөн үү? Үйл. Бас жоохон бэлтгэл хийх дурггүй өнөө. Бэлтгэл гайгүй. Зүгээр хийн. Зүгээр хамгийн гол нь манай хүн яг тэр тохироонд таараагүй гэх юм одоо юу. Би ч бас төвөг Рикс байхдаас Рикс руу оруулах гэж их үзье. Гэхдээ тэгээд тэгж орохгүй галдан байна. Тэг гүрийгээд орохгүй гэдэг. Би орохгүй гэдэг. Ингээ өгчлөөдөд хамт бэлтгэл лиг руу орох. Би дээдлэгт тоглохгүй гэдэг. Нөгөө Невка галдаа хоёрын гоё нэг Босоод наам хож ингээд 20 кг хож явах ингээд дохгүй яах ингээд. тэр амир дээ. Мань алтаг өнөдөр сонсч байгаа. Ямар ядаргаатай вэ? Чамаатай гэдэг. Чамаг айгүй шуугитэй Таны гэж нар гарчин тэгээ хайшаа цаа. амир. Спрайт лиг дээр нэг нисгийн ордон дээр галтан дээрээс нь яваад байдаг байхгүй. Наашаа заагаад. Галдан уу? Тий, дээрээс нь яваад байгаа байхгүй. Тэр чинь бэлтгэлтэй яг гоё үе байгаа шүү дээ. Немка үзээд байт. Яг л таар гэл нэг бол толчаад нэг бол Немкач бас гоё үеийнээс хайчаад байдаг байхгүй. Немкаш нэгтээ өвдсөн байсан үе юу? Өвдөд эхэлсэн. Хасаасаа болчихсон. 30 гарсан үе юм уу? 30 арай болог. Арай болоо гэсэн. 30 өрөөгөөс. Тэгсэн чинь харин бид нар шарын малтын байгаа шүү дээ. Галдан дээрс нь яваад тахад Немка чи чадахгүй гэж Немка чимээгөөс дахиад босоо дахиад нэг 2 үзээд болдгоо. Тэгээс очиж ингээ болчихж байгаа гэсэн чинь. Наад мч угаасаа 20 кг юм чи тоохгүй яадаг гэж. Мэндээ зэндээ энэ ид чаас мохо хортой бацаануудаа заяа. Энэ ах нарыгаа байлгахгүй заяа. Тэгсэн чинь нөгөө хинд манай галданд хатнаа гэж хож өгчөж. Тэгээ хатнаа ах л гэдэг таахгүй. Ямар сонин нэр мөр өгсөн гэж бодоод тэгээ энэ хатнаа гэж юу гэж байгаа юм гэсэн чи яах вэ миний мах хатцсан ингээ. Нөгөө махар дурган. Ястаа зэв бацаанууд энэ. Тэгээд өөрөөсөө тэрийг яриад өгөрч удаад хатнахаа гэж өрөөс анхаагаа илэглээ байлгахгүй. Тэр овлог гэсэн овлоо сайхан битээр цугаж видео колыг ярихгүй юм. Тэгсэн чинь над руу нэг такс нэг залгаад энэ. Ахаа нэг юм өгнөсөн яасан бэ? Дээр үе нү. Би ихлэ бодоод ойлгохгүй тэгсэн чинь нэг дээр үед нэг юм кирилластик нэг такс шиг юм байсан байхгүй. Тэрийг асуугаад надад мартаагүй тэрийг асуугаад байна. Ахаа тэр яасан бэ? Өш нөгөө Мосес тоглодог байсан золоо гэдэг нэг дүү байдаг шүү дээ. Сүхбаатараас тоглодог. За. Тэр дүүч лиг дөрөс орог үлээ. Байсан шүү дээ. Байлгүй. Аль багтайсан. Завхамрууд шүү дээ. Гүха. Байлгүй байдیں۔ Гүха. 21 аймагаас За 4 жил тоглосон. Тэр чинь лигт тоглодог гэд би ч мэдлгүй юм байна. Банк хооронд чинь угаасаа лиг чинь слот заачдаг байхгүй юу? Тэд гээд слот заачдаг. орчоод Худалдаа хөгжлөлтөөс яадаг мөн Бодлоор тоглодог мөн. бүртгэлд орчоод гарцсан болов. Үгүй тоглосон гэдэг. Доктортой тоглосон. Тоглосон. тэр бас тоглол зүгээр тий өгнө. Тий. За тэр одоо манайс дахиад 30 минут бодно. Биш. Биш би тэрийг ярьж байгаа. Доктортой бол тоглоогүй заяа. Гэхдээ лигт бол тоглосон байхгүй. Тоглолцсон юм уу тий? Тоглосон. Нэг хальт орж ирээ. Ер нь доктортой тоглолт тэр чинь бүр амар гоё потенциалтай өгдөг Тий, хөөрхөн, тий. Амар гоё чийдвэр гаргалтууд нь амар гоё. Зоримог штэ. Тий. Тэгээд Зоригтой. зоримгоос од нэг тийм зөв байгаа даа зү. Тий дандаа ийм зэвэн шийдвэрүүд гаргана. Тэгэл тэдэр нь дандаа оно гэдэг ч юм уу. Тэгэл 3 мураас шийдэх үедээ хамаа намаагүй явуулчин тэр нь орчин тий. Дамжуултууд нь зэвэн. Тий. Тэгээ сүүлд энэ флоуд Би хүний амар орчлоо. гоё зэмсэн. Тий. Батэрд нь бата манай өнсгөлж Манай юу Австралид байгаа. тэмсэн үү? тий. Тий шүү дээ. Батаас зэвэн шийддэг гэсэн шүү дээ. Тэгээ хамгаална. Бата өстой гоё тоглож. Нөгөө юм солонгос систем нөгөө цагаан нь. Тий. Мингтэй. Тий. Ширма. Батаа ч бас яг тийм шүү дээ. Пак огшин бүр хамгийн амар бэлтгэлүүдийн бүгдийг давж гарч ирээд Бэлүү. байлгүй байт юм бэ. Байсан. Алгүй байсан шүү дээ. Байсан юм. Тийм тэгээд Байсан. хамгийн амар Энэ бэлтгэлүүдийн иргэн давж гарч ирэнгүүтээ нэг Тийм. юм яг үлрэл эхлэхэд нэг юм пак огшин ингээд цикл унгадаг байхгүй. Яг дөхөөд нэг бэлтгэлийн дөхөөд ирэхээр одоо тоглолтын дөхөөд ирэхээр тэгэл яг бүр амар оргил үеийн бүгдийг давж гарч ирээл яг унах үеэр нь хаяавч байгаа юм. Шантрас. Шантраск. Дөрөв тоглосон бол зэвэн шидэн штэ. Гой шидэн. Манай юу штэ холонгийн. Тий. Пакогч гэхдээ амар хэсэгсэн тий. Зодож моддаг нь бол Би Сайн пак уу та? огшин зүгээр нэг юм үнэр та нарын л энэ хоёрт мэдрүүлсэн чинь манай энэ овлоо энэ хоёр ч үхчихсэн шүү дээ.
Хамарнаас ингээд Төрөөг ингээл зодж байгаа баг багш. Төрөө зүгээр гараа занд үзэн шазуураа зугаад идэв. Би аяачиж байгаа юм. Зогоод авах үедээ гээд. Зүгээр ингээд идэв. одоо тиймэрхүү зоддог моддог багш нарын бол баларх баха тий. Одоо бэж ахна. Тийм ээ. Имжтэй өгдөө. Төрөөгийн тэр нөгөө ингэдэг гэснээс 7 чин төгсөөд битэр чин нөгөө шишээ дуудагдаад төрөө бид нар чин нөгөө юу явсан шүү дээ. Жишээ нэг Орос руу тэмцээнд явсан шүү дээ. Тэгээ ирчээ дахиад нөгөө хотод Улаанбаатарт бас нэг тэмцээн Улаанбаатарт ер нь их хвшин тэмцээн болдог шүү дээ. Тэгээ нөгөө бэлтгэлтэй гарцсан байжсэн чинь яг л нөгөө гусч эхэлж байгаа байхгүй. Дээрээс нь ахуулаад ингээл те. За нэг госооллаа, хоёр госооллаа. Сүүл рүү яг ингээл эхэлж байгаа юм чинь. Чангараад ирж байна. Яг л чангараал эхлээл тэгэнгүүт чинь нөгөө чангараад байгаа хүмүүсийн чинь шууд хичиж байгаа байхгүй. Зүгээр ингээл ах хэвчээсэн бэл. Тэгэл байгаа л ах юм бэл. Ямар ч юм. Төрөө чи ингэсэн ирнэ л байгаа л байсан. Солигдсон юм. Өсчин бол яг тэрэндээ биш. Бас яг тийм биш шүү. Гэхдээ тэгээ дараад нь андах надаас ирээд надад хэлжсэн баг. Цэвлээ төрөө та нар юу яач. Тэгээ яг нөгөө ордон тоглолт болсон чи төрөө өтөр хоёулнаад нөгөөс яг тэр нөгөө багасаад хасагт хоёул ирж үзээд яг хоолдоос яасаа өгшөө гэсэн чи ингүүлс ингээ хоёр талаас ингээ дохио заргагаар ингээ байхгүй. Тэгсэн чи андах ирээд дараад нь тэгсэн баг. Ахын доо бити ингээд юм хэлэнгүүт ингээ урдаас нь ингээ далтаа тэрнээс ч юм болоо ингээ та хоёр шингэжлээ шүү дээ. Би бол баг хөшиг тэгж бодох. Тэгж хэлжсэн баг. Бодохгүй нэ солонгосоос баг мэгэрдэг. Зүгээр л яг цаа чинь үгүйсэн. Бага харж байгаа л сонголт хийсэн баг. Тэрнээс цаа чинь яг тийм юмар юу яаж дөрүүлж хүмүүс хастдгүй. Шарын тэгсэн гээд андах ирж хэлсэн баггүй. Тойр нь жоох ингээд дисчээчтэй. Андах Би бас яг өнцгөн тийм цэвлэхтэй энэ дээр бол яг санал нэг гэж ингээд ер нь гадаад дасгалжуулагч тийм шүү. Одоо энэ ирж байгаа серб мэр бид юу гэдэг те бүгд л ер нь тийм шүү л. Өөрийнх нь нэг үзэл бодол юутай жоохон зөрчилдөд байгаа ч юм уу эсвэл нэг тайлбар тавих юм бол Тий. уучлаарай. Чамтай чамгүй. Бас улаан зөв шүү. Тий, минутаар нь ингээд янаглаад хэлж байгаа байхгүй. Минутаар нь эсвэл юу гэдэг те нөгөө нэг юм бэлтгэлийнх нь нөгөө нэг юм өгөгдөл нь те ингээл тийг санагдсан зүгээр. Тэр дээл санал нэгдэн. Тий, мессеж өгöd байгаа байхгүй. Манай нэр Гоно байна. Гана юу? Гоно. Чиний гоног гана. Оргоно юу нөө. Гоно хэр Гана юу гэдэг. Гана хэр Гоно гэдэг. За. Гана өтөр ч нэр баган тийм бэлтгэл тэр өдөр хэд онд юм бэ? Битэрээс явдаг байсан. Чамтай лидер мэлхэл явчих дараад баган руу шаашдаг. Ой, тэгээд бидний дургу болчихгүй байгаа юм шүү. Гана тэр нэр баган дээр бас очиж бэлтгэл нийтдэг байсан. Ордны бэзаалтанд хийдэг. Тамбагч тэр инкэ өгшөр яриад. Тэрхий нэр манай Ганад амарсэн тий. Тийш тий. Тий. Одоо энэ цэвлэгийн Гана. Одоо энэ ер нь бол яг өөрийнхөө үеийн өсвөрт бол төвүүдийг бүгдийг нь яргасан. Хавтах юм байна. Бас яг нэг оплоо шиг. Хинч үе гэж харахаар Гойчгээс болчихгоо. Амбух руу зур шипи өгнө. Бүр гэмтэн зав. 1 сарын 6 төрсөндөө манай хүн чинь. Тий. Тэгэнгүүтээ нөгөө 87 1 сарын 6. 7 билүү? 6 баха. Нэг мэдгүй. 1 сарын 6.5 за. Тэгэнгүүт чинь манай хүн чинь нөгөө өөрөө мэддэг трийгээ бас. Тэгээ нөгөө нэг тэмцээн болгоно. Одоо жишээлбэл мэдгүй буцаагаад багш магшаас суух юм бол миний лав пассворд массвортыг ямар ч багийн шалгаж байгааг байх ер нь өсвөрт. Тэгэд Ганагийнхыг заяа. Тэмцээн болгоны тоглолт болгон дээр шалгана. Эсрэг багийн багш нь. За энэ үгтийнхээ гаргаад иргээл. Нөгөөг нь хараас манай аав шахуу юм байна. Тэр чинь нэг зэрэгцээ зогсгор нэг аав хүү хоёр шиг л юм байгаа юм чирээс. Амар өвдөн байгаа юм чи. Тэр чи бүгдийг яддаг гэсэн шүү дээ. Яа Ганаг нэг юу тэр саксон би оройд гараа суудсан юу вэ? Хиний гарч хадаг амттайгаа ярьжгүй. Тэрийг баадаагаа ярина. Тэрийг. Эшгаш. Хамаагүй болохгүй гэж. Багш амар үзтiin байлээ. Багш надад нэг. Өө тийч багш бариад гэсэн чинь. Багш гиснээс Одоо Гана хэрэг үнэл юм бэ чинь те. Өсөрнө бэлтгэлдээ ирэхгүй алга болчихно. Багш тэр Гана дүүд яач вэ? Бэлтгэлээр ший гэж хэлэлтэй. Гэл загнаш бид үүдэг. Очоо хэлнэ. Нөгөө нэр. Бид тэр саксч 100 сурцсан. Тэр дүүд ингээд шарг гэдэг очиж хэл хад төсөөтэй ирчихгүй гэж хэлгээ. Тэгэж хуцтай байсан шүү дээ. Мэн Багшаа тэгдэг байсан шүү Гана. Бачиг баалаа цоож манд 41 ангихгүй. Тэгээ ингээ анги тарангуудаа
нэгнийхээрээ ороод ингээд цүнхнүүдээ цуглуулдаг гэсэн юм. Цуглуулаад явж байгаа л яг дөрүүлээ ингээд цүнхнүүдээ үүрсэн заал руу алхаж ангууд манай хүн нэг хүнтэй ингээд өөдөөс зөрөөл ингээд алхаж ин. Ямар үнтэй. Нэг хүнтэй. Тэгээд ингээд хоёулаа. Ядраад үзүүлээд байгаа хгүй тийм. Тэгэл зөрөгтэй хэлэн тийм бэлтгэл л багшлуудаа инээ тэрэ гээл тэгээд би бод болцсон. Гэтэ Ганаг энийг гоё юм байдаг те тэр нөгөө нэг сард ямар тэмцээнд явдаг гэсэн юм бол нэг сард болдог тэмцээн гэхээр тэгэд нэг юм бараг 2-7 хоногийн л зайтай байсан. Тэгэхэд Гана ч нөгөө нэг заалны намхан дээр нь тогтдог өндөр дээр нь чаддгүйс аахгүй. Тэгээ нэг амар жижигхэн байна. Одоо миний нэг үеийг аваа ицсэн юм шиг гарч шүү дээ. Чиний ч ер нь сондгоо байсан уу? Нэг үе бөмбөгөө ингэж барьж авч тогтдог. Тэгээ нөгөө нэг намхан дээр нь чаддаг, өндөр дээр нь чаддаг. Тэгэнгүүт за би тэмцээнд явахаас өмнө заавал энэ дээр тохноо гэдэл бэлтгэлээ хийгээд лээс аахгүй. Тэгж жаал яг явдгийнхан бараг урд өдрөмжүүлээ, урдлын урд өдрөмжүүлээ үснээр. Нөгөө мөн өндөр дээр өстө маа утаа гартал босч байгаа юм чи. Тэгэл яг л хэлсэн амдаа өглөө шүү. Хүүхэд байх чинь би мэдэн дээр чинь самбартан ч хөрөхгүй байгаа шүү дээ чинь те. Гоё юм оо. Тэгэл хаяа нэг тор барьчаал. Торын салхи. Торонд нүргүй салхиараа хөдөлгчөө торын. Жохон дотлаа гэдэг. Өсрэлтэй л дээ. За нэр манай хоёроос би нэг одоо лигт анх ороод тоглоход ер нь одоо лигт орох би тоглох боломжтой байна гэж бодгдсон тоглолт мөглөж юм байна уу. Нэг одоо ингэ за лиг тоглох боломжтой байна. Би болцсон юм байна. Тий би болцсон юм байна. Би Ганаг тэгж хэлэхэд зүр болох юм байна л гэж бодож байсан шүү. Сурцсан юм байна гэдэг. Энэ бэлтгэлээ хэрэг За эсвэл бүр лигийн анхны хитэд тоглолт ямар хөө мэдрэмж өгсөн бэ? Гэхдээ би ч одоо тухай жоо хүүхдээс нэгчлгүй мэдгүй юу болоод өнгөрснөд мэддгүй шүү дээ. Анхны тоглолт. Тийм тэгэл Аль багийн эсрэг одоо анхны жил ч их юм уу баг. Тэгэл ямарсан айгуул юу гэдгийг амжилттай л дууссан. Гоё тийм юу гэдэг нь өөрийгөө нээж юу гэдэг нь те айгуу задгаа тоглосон л лээ. Эргээд ингээ харахад бол одоо гэдэг айд сандраад тухайд юу ч бодогдоочгүй юу ч мэдэгдээчгүй тэгэл ах нартайгаа ордог гэж ах нартайгаа ордог гэж. Тэгэл би чинь сэлгийн нөхөд байсан тэгэл хизээ гарахаа мэдэхгүй жонхолт нэр дуудагдал гардаг. Ерөөсөө минутын тооцоол юу гэдэг тоглолтод бэлтгэх мэлэх тийм байхгүй. Ерөөсөө за өнөөдөр тоглолттой. Тэгэл ямарс гүйжлээсэн. Тэгэл тоглол яваад байсан чинь айгуугой амжилттай. Хамгийн ихний тоглолт ямар өгтөөс төвлээ. Ямарс нэг 0 оноо 20 хэдэн самбарч илээ. Родман юм уу? Төв ургац илүү юу лээ нэг Чингис Ситигээ багтай байлаа. Ямарс тэгжсэн. Маалсан шүү дээ. Амар. Тэгэл нөгөө юу болж байгааг мэддэггүй ямарсан тэгэл зөнгөөрөө л явсан байл анхны жил л. Одоо ингэ бас нөгөө ах нартайгаа орсон учраас бас чинь нөгөө нэг гоё байж байгаа шүү дээ тийм. Ямар ч нөгөө нэг одоо шал танихгүй хүмүүстэй нэг багт орсон байсан бас эвгүй шүү дээ тийм шүү дээ. Мэдээж нөгөө нэг дарамт шахалт ирнэ тий бас. Ах нартайгаа орсон юм уу тий. Одоо би чи яг миний ордог жил чи өөнө ах байна, цоож ах байна, бадрах ах байна. Одоо юу гэдэг яг нөгөө бүр лидерүүдээс нь бол тэгээд жавхаах байгаа юм байна. Далаа байсан уу? Далаах хамбог хоёртой зүрцээ. Нямка байсан. Нямках байна тий. Тэ. Нямках байна. За миний найз нэг Раймбук явах гээд байгаа юм. Явах юм уу? Болцсон юм уу? Тий, болъё л да. Тэсэл баалын Раймбук явах гэж анхны хахад тоглолтыг бас яа л да. Оо тийш л. Тий. Уушлаа. Чи бол анхны тоглолт дээр Балыг бодсон байж чадчих юм. Гатлаад яваад байна. Раймбук явж хахад тэр амбук биш. Амбук гэнэ. За. Байн гандар. энэ тоглолт чи би бол тэр нөө эсрэг багаас айх юм байх шүү. Пак өгшөөс хайж байгаа. Тэгэл тэр чи ямар ч яг мэндэ гэлээ шиг амбукч тийм л эсвэл үү. Хизээ гарах. Анч гарааны холбогч. Бурхныг уу? Бурхны хөө. Уг нь гантик байсан аах. Манайч ганц холбогчтой гантик. Төрөөч хоёр дээр те. Тэгээ болохгүй бол яг төрөөд бариулждаг гэсэн юм байна. Бурхны хөө ирэл тэгэл бурхандаа залбираад Амар залбирдаг гэж байгаа юм чаа. Амар залбирдаг гэсэн Амар тийм. шүү дээ. Камсамида гэл эхэллээ. Юу яадаг. Ямар нурсан бууган юу гэсэн. Дуу муугийн дэд санжид болоод. Тэгэл манус бол нэр тэр сууж байгаа хэд бол нэр яг хэдэн минут гарахаач мэдгүй хизээ гарахаач мэдгүй ямар санд яа гэл гаргаж ирсэн. Баалагийн ярьж байгаа ч юм болохоор өөр залбир шүү. Багш нөгөө намайг ирсэн чи би угаасаа
надад холбон тоглогч байхгүй холбон тоглогч хайрлаач гэж бурхан залбирсан. Тэгсэн чинь чи ирлээ мэрлээ гэж ярьсан байхгүй юу? Тэгээд тэгэнгүүт нь энэ солиороод бурхны хүм үү гэдэг байгаа байхгүй юу? Чи бүр шал өөр юм яриад байгаа. Би өөр юм яриаггүй. Зайлаа баа. Хөндлөө юм яриад. яриагаа дуусгах. Ер нь бол эхний эдэн тоглолцод ер нь л тийм шүү дээ. Пакогш улаан галзуул тэр хүнийг дагаад нэг хувь аваад яг л ингэж надад тачигдаг. Итгэвтэл байхгүй л угсаал маяг суулгаж байна. Тэр оноо авах маах бол нэг шаардлагатай биш. Оноо авахгүй хэдэн оноор хожигдсон ч хамаагүй тэр яг хийсэн юм л хийж үл Пакогш те. Тэгэл. Тэгтэл тэр нэг лигийн багт орцсон, ростерд орцсон. Тэгээд эхний одоо солилцоогоор тэр шалан дээр гიშгэж байгаа энэ төр бол бас л гоё юмсэн. Тэр чинь тэгэл яг нэг сонирм биш зүгээр Пак сонирм байсан юм. Тэр бол тэгэл яг нэг тэ Батмөх гэдэг ар дээр нэрээ бичүүлсэн өмсгөлтэй. Өмсгөл авахаас Халдыг цэгэр хувцастай тий. Тэр мэдрэмжүүд амар тий. Тэр чинь тэгэл юу юм чи манайчнаар сакс анх тоглохоос л дээдлигт орно гэдэг чинь угаасаа амар эсвэл ахнар махнар ирэхэд чинь тэ нэг том цонх үрцээ яа тэр бүүжин хараа. Өмсгөл авчаал маргааш өглөөнд босч ирээд нэр өмсгөл байна те гэж итгэж ядаа. Энэ нэр байна те. би нэг яг тэгж бодчихсон байхгүй яг нөгөө яг 10 жилд байхад чи нөгөө нэг амбук тэнгүүтээ юу баалаа гэсэн ийм өмсгөлүүдтэй энэ чи өөртөө тэгэнгүүт чи шууд өөртөө өмсгөлийг энэ чи өмсч ирнэ бэлтгэл тоглолт молтой тэгвэл өөрийнхөө нэртэй өмсгөлтэй ямар гоё гээл амар боддгоос ахгүй өөрийнх нь шүү дээ. Багтаа буцааж өгөхгүй. Хууч тоглолцоо өмсгөлөө хураалгах тий. Би тэгтээ тэр халилын өмсгөлөө буцаа хураалгах шүү дээ. Эрдэнтийн давааж ав гэдэг нэг залуу авч ирсэн. Ямар даваа боронч даваа юу. Мөр даваа гэдэг. Эрдэнтийн мөр даваа гэдэг. Үзэж байгаа бол гэж тий. Улаана даваа баяр та. Мен дөрөг яа саяхан уулзчаад ирсэн шүү дээ. Видеоколыг. Видеоколыг нэлэг алсаа. Ой, өсвөрийнхөө багаар үзээл гэдэл шүү дээ. Манад хожигдож үзээгүй л гэдэл. Хожиж үзээгүй. Танах манахыг хожиж үзээгүй би тэгдэг байхгүй юу? Даваа олон хоёр одоо сонсороо. Тэгсэн чинь даваа болохоор хожсон гэдэг. Нэг ээдг Баяман хоёртой орж иж хожсон нэг төмөр зам дээр. Тэрийг таацж байгаа юм тий. Старсан цэвлээ шиг хүмүүс орж ирсэн байхгүй юу? Тийм биш. Ямар Цэвлээгийн оныхон орж ирсэн. Цэвлээгээс ч ах шүү тэд нар чинь. Тэд нар чинь бүр ахнар ахгүй. Үгүй ээ. Цэвлээгийн оны хоёр ахгүй юу? Манай онд орж ирээд хожсныг болохоор даваа яриад байгаа маа. Тэрнээс эрдэнэд бол хожигдж үзээгүй зүгээр. Тэгээ бооцоотой тоглоом болдос тэрийг яг хожичтой ярина. Тэгээл. За Рамбук. Рамбук за ахмад настай. Авандаас хэлтэй. Одоо Рамбук ч зүйлдээ жоохон ад болоод байна. Явж өгөхгүй. Нэг гоё авт мавтай хүмүүс явж байгаа юм шиг мэдрэмж өгмөр. Гэхдээ Рамбук ингээд яг нэг 30-40 минутанд хиймээргүй байна. Өдөр мөдрийн өмнө хийж хэдэн өдрийн өмнө арай өөр юм гарч ирж штэ. дугаа Тэгчээд миний гол Тэгтээ миний найзыг те бас болохгүй те энэ хоёр. юу гэж. За ингэж байгаа. Баалгаас эхэлнэ. Хурдан тоглоонд ч дундаас шиднэ. Хоёрын хүр дээр эсрэг байгаа идэнэ. Шидэлтийг тэр хүсээгүй байсан шидэлт түүнийг хүснэ. Шидсэн болгоно орхон өрсөлдөгчийн зүрхийг зүснэ. наач уустай амар шүү. Энэ тэ айл үзээ Таны бэлдсэн байсан байна. энэ айл үзээ бэлдсэн баха. энэ гэхдээ угаасаа баала малагийнхан ойрхон байж идэг. Байж идэг ингээд цаанаас. За меких Crazy Mindig. Мэндэ баг. Хамгаалтын машин Crazy Mindé. Байж байгаа ингээ. Шинээр эхлэе зөө. Хамгаалтын машин Crazy Mindé бөмбөг таслаад хаазлна. Хажуугаар нь дараад үсрээд шийдвэл блок хийгээд жаазлна. Лидерүүд нь нүүр туулна. Фэнүүдийнх нь нисэг драматай. Лигийн шилдэг холбон тоглогчид түүнээс айдаг драматай. Оги. Араа хэтрүүлээ. Яаж вэ? Амар. Орчлоо шүү дээ бүр. Яа хоёр амсаа хүн юм уншуулах. Арцсан. Үгүй авлаг уурлаад баг. Тэгээ яа шоолоод энийг гэдэг. Үгүй Амар авч байгаа. Наа чи нэг юм явцсан шүү сая. Тэгсэн дээр нэг завгүй байхад нэг юм явчихсан. Шоолоод байна шүү. Тэгээ байгаа мó. Байхгүй болсон. Баадаж байгаа юм. Байхааргүй амар явчлаа. Баадаж бас Рамбук байгаа. Эрт хэлсэн бол би
байх л амбухт төсөөдөр мөдөр бол байдаг л өстэй. Сайн нөхөөс нь орж байгаа байхгүй бид тэр тэгээд бид Марго. Марго гэж хотлооч чаддаг. Хоёр зочин нэрэг болохоор тэр авцсан ба. Нөөс мод хоёр гэдэг. Ер нь та хоёроос олж байгаа. Ууга мод хоёроос олж заавс юм тэр хотлож байгаа байхгүй. Таваа надад юм анталчихна. Чи яри. Яаж бид хоёрыг энэ очмаар ойрох явсан. Яг оруулах хэрэгтэй шүү. Ууга мод хоёр өөрсдөө үүсэх хэрэгтэй. Тийм шүү дээ. Яа баалаа дэ. Алсаа. Баалаа хамт явж таараад. Харин юм аахгүй ер нь юу яачиж байгаа байхгүй юу? Мэндээ шал өөр хамтрагчтай чи шал өөр хамтрагчтай дараагийн дугаараар төлөвлөсөн байсан юм ингээд бас ингээд одоо тэр Мендэгийн хамтрагч манай хамтрагч хоёр хамтрагч байхгүй гэсэн. Тэр яа тэр хоёр маань одоо хэзээ яаж орж ирэх юм бол тэр хоёрыг одоо ингээд оруулахаар гэж. Бас нэг нөхөөс нь Тэгээ одоо нөгөө хоёр ч бас нэг болчлаа гэвэл тэгээд нөхөөс явдаг л ах та. би ясаа навширах гэж үзэхгүй юм энэ. Ахын төчидэд хоёулаа нөхөөс нь явах гэдэг хоёулаа гүрийя гэдэг байхгүй гэсэн чинь аха би өмнө нэг морцсон юм аа одоо ч гол болохгүй байна гэх. Тэгээд нэг юм ирлээ шүү дээ. Тэрнээс шиг үү. Ишээ хандыг авчаал гинт. Орчлоо. Одоо юунаас яриагаа хэлгээ мэдээ байх таахгүй байна. металл хоёрын тоглолтыг очдөг. Тэр тоглолтын ганц гоё юм тэр сүүлийн болког ярилцлага байсан. Болко гэдэг ингэдэг алсан тий. Үнгээр рил өгд юм а болкон. Юу ч л сонь юм сонсогдоод байсан. Өө ингэсэн штэ. Хувцалгаар үзсэн тийм. Сандрал бол гайгүй байсан. Тэгээд ер нь энэ тоглолтын өмнө бас нэг юм сонссон тэр нь хувцалах хөрөнд өнгөрсөн тоглолтод нөгөө нэг тэр хоёр чинь ингээ 2 дахь одоо 3 дахь таарж байгаа төвчтөр болол. Тэгээ нөгөө 2 дахь таарахт нь майнер сойжсон штэ. Хожигдсныхын дараа хувцалах хөрөнд нь одоо металлын коуч нар муу тоглолтын юм ямарчсан муу акт ийм муу акт хожигдлоо гэж ярьсан юм шиг байна. Тэр нөгөө майнерсийнхны чихэнд хүрэхгүй. Тэсэн чинь болко шууд бүр амар царай гаргаж байгаа тэр гэсэн тий. Тэр яг харин тийм олон юм ярьсан юм шиг байлээ. Гэдэг тэрийг сонссон гэд. Тэгээ баг тэрэнд нь зориулж амруулж байгаа гэсэн юм аа. Тэрэнд нь тааруулж тоглолоо гэд. Одоо тэгтээ тэр нэг сүүл 3-аас шишээ ингэсэн шүү. Тэгээ яна тоглож ер нь очиж ингээд ер нь тэгээ бүх юм гоё нээлттэй одоо гоё зад гарч ирж байна те. Ингээд нөгөө entertainment те эсвэл нөгөө entertainment ч бай талбай дээр чи бүх юм нээлттэй гоё болж эхэлж байна те. Одоо яг нэг хэдэн жилийн өмнө 5-10 жилийн өмнө бол тий нөгөө нэг баг гэсэн муу бацаан хожигчлаа муу акт хожигчлаа гингүүт дотроо л бодцоод үс те. Заас дараагтаар аландаа. Дараагтаар налчин гутал хоорондоо л тий. Гой нээлттэй засдаг байсан. Тэгээд бодлоо шүү. Одоо бас тийш дээ. сагсч өөрөө нөө хагас зодооны спорт. Одоо яг хагас галзуу юмруу болж байна. Хагас зодооны спорт гэдэг чи 4-5 дахь хэллээ. Одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа. Яг юу гэдэг вэ? Арай л бас амар болж хэлж шүү. үзэл шууд хэрэглээ бөөлөө минь. Нэрнээс guys зүгээр би яг тэр болкогийн бичлэгийг үзээд доор нь комментуудыг уншсан. Тэгээд ихэнх нь бараг 80-90% ингээд хөөр бацаа өнгөрөө бацаа мацаа. Тэгж болохгүй байх тийм. Ийм сүргийг бичсэн байхгүй. Тийм бичсэн байгаа юм. Бичсэн байлээ. Тийм. Ер нь дийлэнх тэгээ бичсэл. Яг тэн дээрээс бол зүгээр тэр чинь ингээд нэг юм тоглолт дуусны дараа хүнээс ярьцлага авч ин гэдэг чинь мэдрэмжийг асууж байгаа. Тийм. Төрж байгаа сэтгэлээ. Мэдрэн тэр хүн ингээд ямар ч хаалтгүйгээр харин ч бүр гоё мэдрэмжээ хуваалцж байна. Тэр чинь угаас тийм мэдрэмжтэй байсан шүү дээ. Тийм үстэй. Тийм мэдрэмжтэй байсан. Тэр мэдрэмжээ хуваалцлаа. Тэгснийхэн төлөө хөөр бацаа өнгөрөө бацаа мацаа. Одоо тэгээд хизээ болтол тэгэл мэдрэмжээ дараад л яг нэг юм бэлтгэсэн текстүүд хэлээл те. Аачлаа сайхан байлаа гэдэг. Бид нар ингэмэл болохгүй те. Байлаа маяла. Яг ийм байгаа байхгүй юу? Нөө имбиг яриад байдаг ч те. Имбиг ийм шүүлт байдаггүй гээл те. Эсвэл нөө гадаадууд яриад тэднээс нэг хуулбарлал үлгэрлээ ч юм уу тэгдэг. Та нараа имби ийм байхад гэдэг. Имби чи эсрэгээрээ яг одоо өчтөрийн болко шиг нэг тамирч нэг DC идэг штэ. Тэнгүүд эсрэг багаас нь ч юм эсрэг тамирч нь дахиад DC-гээд хоорондоо үүздэг те. Үргэлжлэл ингэж яваа. Тэр чинь бас яг Монголд үргэлжлэж яваа. Тэр нь тоглолтны гасч яг нэг хэсэг. Одоо хичнээн од байсан чинь зүгээр шинэ гарч ирж нөхөр очиод өдөх ч юм. Тэр чинь бас өөрийгөө сайныг хуусан ч бас мууг нь бас хуулаад тийм үү. Эсвэл юу гэдэг нэг хэсэг нь явж яхад. Тэр сэтгүүлчт нь аваад бүр дэвэргээд яг бас тусад нь очиж дахиж яриа аваад ингээд бүр тий. Яг тэр яриа авч байгаа чинь гэхдээ угаасаа л яг тэр хамгийн
эзэгтэй үед шийдвэрлэх юм хийсэн ч юм хамгийн эмоцтой өгөнд ер нь тэгээд ямар сандаа нэг манай тоглолтын шилдэгтэй уулзвал яг 0 оноо тэдээ самбар тоглолтын шилдэг гэсэн чинь 0 оноотой хүнээс ярьслага аваад байж тэгээд тоглолтын шилдэг хамгийн тэр шийдвэрлэх тэр тоглолтын хожлын цэгэл байсан гэсэн үг байхгүй юм л тийм бас хэрэгтэй хамгаалалт. заавал мундаг нөгөө их оноо авсан хүнээс ярьслаа авах биш. Тийм. Ивент төгч спорт унда Powerade. Хамтран ажиллагч Lenin брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. За тэгээд хэдүүл явц хүснэгтэй нэг харчээ. Тэгээ. Хүснэгтэй байрлал за нэгдүгээр байранд хасын үлгүүд баг 18-2 гэсэн амжилттайгаар ихтгэл төгс тэргүүлж जैन. Тэгээ үлгүүд бол ер нь энэ чигээр ингээд дуусчихгүй тий. Одоо нэг 7 тоглолт үлдсэн биз дээ. Татдаг тамгаар байхгүй ч гэсэн гэдэг. Яа тэр нөгөө талаас нь тоон үзрүүдээ нийлүүлж идэв. Толгоо эвлүүлээд гэдэг. За 2 дугаар байранд за Сүртийн байрлал. Сэлэнг боднос Тий 12 12-7 гэсэн амжилттайгаар явж байна. За 3 дугаар байранд SGFs баг 11-8. За 4 дугаар байранд Бишрэлт Метал баг 11-9 гэсэн амжилттай. 5 дугаар байранд Завхан Бродерс 19. 6 дугаар байранд Архан United 9-10. За 7 дугаар байранд BCH Knights баг 9-11. Тэгээ 8 дугаар байранд Эрдэнэт Miners 8-12 гэсэн амжилттай байгаа. 9 болон 10 дугаар байранд 5-15 гэсэн амжилттайгаар Налах Бизон Инүтс TLG гэсэн багууд явж байна. Тэгээд ингээ харахаар ер нь штэ нэг 8-аас 2 дугаар байр хүртэл бол ёстой яач магадгүй юм шүү. Сүүлийн хэдэн тоглолтуудад зарим багууд уналтанд орно, зарим багууд илт сэргэн. Одоо жишээлбэл Miners ингэж амар хурдан сэргэж орж ирнэ. хүмүүс бараг хогтолцоод лиг эхэлж байгаад юу ярьж илээ. Одоо ямар байна гэдэг чинь тий. Тэгээ одоо яг үндсэн бүрэлдэхүүнийх нь хүмүүс нь ороод ирсэн. Ер нь зүгээр цааш зүгээр яг бага яг жигдэрсэн хон орж ирэх гэсэн юм шиг байна. Нөхөр эсвэл өөрөө орж ирж жигдэх гэсэн юм уу те. Цаашаа орж ирлээд өөрөө жигдэрх гэсэн аахгүй. Цаашаа оржсон сошиал ер нь жигдэрчлээ шүү дээ. Тэгээд Болко ч гэсэн гоё үзэж байна одоо тэгээд. Тэгээд дээрэс нь Miners ярьсных манай одоо Батэрдэн багийн дүү маань ямар гоё зөрөгтэй тоглож байна. Одоо Зунжингаал баг зөрөгтэй тоглооч гэж загнуулсан да. Тэр 23 номертой юу? Тий. Тэр хамгаалалт Тэр өчтөрийн тоглолтын дээр бол бас л үнэхээр бас гоё л байлээ шүү дээ. цоожихын нөлөө ер нь миний харж байгаа бол нэлээд байгаа л гэж ер нь. Ер нь те юу гэдэг талбай дээр үзүүлэх биш нөгөө цаад утгах нь бол тэгээ төрөө ахын тэр оролцож байгаа байдал бол тэгэл Miners бол ер нь учраа айгуу гоё болж илээ. Тэгээ ахнаа нас цаана нэгдэгээ зөвлөд ингээд Зөвлөдөө төлөвлөдөө шүү дээ. Эхний жил рүү цоож байдаг. драфт андрафт шиг. эсвэл нэг байсан Бэлтгэл дээр эсвэл Энэ яхаа. ингэж анхны Miners ч нэг орчод баг чинь нэгдүгээр курстэй нэг орж ирсэн шүү дээ. Тэгтээ яг үндсэн ротейшн байгаа. Яг Тэгэхээр энэ жил бол нөгөө Rookie of the Year-д бол бас яригдхал хөвгт юм байна те. Тийм. Сайн наач нөгөө драфтер орсон юм чи угаасаа. Тэгэхээр чи rookie of the Драфтараа сонгогдоогүй. сонгогдоогүй. Гэхдээ драфтын үйл ажиллагаанд бол орсон тий. Тийм, драфт болон Нэрээ өгсөн. Miners-ийн одоо юу гэдгийг скаутингийн баг айгуу сайн ажилласан байгаа байхгүй юу. Тэр одоо драфтад нэрээ өгөөд сонгогдохгүй ингээд 20 тоглолт сонгогдоод дуусчаач тий. Тэгэнгүүт тэнд байсан 2 тоглогчтой шууд тагчичаад гэрээ хийснийх нэг нь Батэрдэн аахгүй. Шууд тэр өдрөө драфтаар сонгохгүйгээр сонгодоогүй үлцэн хүмүүстэй бол аль нь ч гэрээ хийж болно шүү дээ. Хугацаа алдахгүй тул нээрээс нь бос багуудад алдахгүй тул шууд тэр өдрөө очиж гэрээ хийсэн 2 тоглогч. Голны нод нь дасгалж үүсэж байгаа анар ах чинь нөгөө Батэрдэнтэй өмнө нөгөө нэг хамт бас яг ажилласан болохоор тий шууд мэдж байгаа тий. Тэгэл өөрөө шууд мэдэрэл шууд за энийг бол гэлз авъя гэж авсан юм шиг. Тэр нь ч гэсэн одоо яг багт амар гоё үр ашиг өгч шүү дээ. Тэгээ хэдүүлээ одоо эмэгтэй өснөгтэй бас нэг харчээ тий. Эмэгтэй өснөгт Улаанбаатар Амазонс 13-1 гэсэн амжилттайгаар за яг бас өчигдрийн тоглолтод уржигдэр боллоо тий уржигдрийн тоглолтод өмнө хөлгүүд багт хожигдсон. Тэгээд улирлын анхны хожигдол авсан. За тэгээ өмнө хөлгүүд баг бол 11-4 гэсэн амжилттайгаар 2 дугаар байранд за 10 баг 15 гэсэн амжилттайгаар 3 дугаар байранд Audi Wings баг 6-9 гэсэн амжилттайгаар 4 дугаар байранд за Scorpions 3-10 гэсэн амжилттайгаар 5 дугаар байранд Stars Тэг 14 гэсэн амжилттайгаар 6 дугаар байранд буюу за ер нь Scorpions Stars 2 бол хасагдах нь тодорхой.
За мөн одоо хүснэгтийн байрал бас яг плей-офф одоо плей-офф эхлэж байгаа шүү дээ 26-нд 25-нд. Тэгэхээр плей-оффын байрал бас тодорхойлцсон гэсэн үг. Тэгээ энд яг хуу Amazon сүлгүүд хоёрын тоглолтоо сүүлийн тоглолтоос юу шалтгаалх байсан бэ гэхээр нөгөө 10-т Omni хүлгүүд хоёрын аль нь хоёроо гарах вэ гэдэг л зүйл шийдэгдэх байсан. Яг тэгэхээр 10-т хүлгүүдийг хоёр хожидсон гэдэг утгаараа хожил тэнцчих юм бол 10 дээр нь бичигдэнэ. Үгүй бол одоо Omni хүлгүүд Amazon-сыг хожих юм бол хүлгүүд дээр нь бичигдэх ч гэдэг юм уу. Ийм л ач холбогдолтой тоглолт байсан. Тэгээд маш чухал тоглолтод бол хүлгүүд баг ялалт байгуулж амжсан. Amazon-ст хожигдлыг амсуулсан. Тэгээ маш гоё тоглолт болсон. Тэр тоглолтыг бас үзсэн. Тэгээ ер нь эмэгтэй лиг бол бас гоё болж байгаа шүү дээ. Тэгээд бас тэнд чинь бас маш гоё тэмцэл өрнөж байгаа. Тэгээд ер нь бас очиж байгаа плей-оффын тоглолтуудаа тий үзээрээ. Тэгээд тойргийн тоглолтууд бол ерөөхдөө дуусаа. Одоо нэг эмэгтэй нэгээс хоёр тоглолт дуусах. Тэгээ ерөөхдөө тойргийн тоглолт дуусаад 26-наас плей-офф 25-наас юм байна. Плей-офф эхэлчихнэ. Тэгэхээр маань сагсан мөнгө сонирхчд маань бас эмэгтэй лигээ очиж үзээрээ, дэмжээрээ тэгээ яг нөгөө тэр мэдрэмжийг бас хажуунаас нь гоё мэдрээрээ гэж хэлэх вэ авралах нь. Холбооч гэсэн энэ жил айгуу гоё эмэгтэй лигээ гоё дэмжиж нөгөө цагийн хуваарлтууд өдрөөс гоё хийсэн мөлий. Тэ ер нь тийм байлээ. Хоёр эрэгтэй тоглолтын голд нь эмэгтэйгээ идэг ч юм уу те. Ер нь аль болох бас нөгөө бодлогын хэмжээнд бол дэмжиж байгаа л. Тэгвэл бүр эхэнд нь хамгийн ихэнд тавьчихараас яалч эмэгтэйг бол сонирхох тохиолдлууд бол бага байсан. Миний анзаарснаар л манай багийн хуваарийг харж байхад, плей-оффын хувааруудыг харж байхад нэг үлээ хоёр тоглолтлоо яг прайм таймер байсан шүү. 18 цаг оргил цаг дээр байсан. Харин холбоо сагсамгийн холбоо бол ер нь эмэгтэй лиг мэгсэн дэмжиж ер нь бүх бодлогын хэмжээнд л гоё барийг л гэж бодож байна. Тэгээд хүлгүүд баг шинэ холбон тоглож авчирсан байлээ. Omni хүлгүүд. Тэгээд ер нь бол бас яг эхний тоглолтондоо төдийлөн бас ижид нь бол харагдаагүй. Гэхдээ бол ер нь гоё тоглож байлээ. Яг хийх юм байдаг. Орол тэгээд задлал хүндээ ингэ. Одоо ч тэгэл танаа 2 3 чинь ялгаагүй л хоорондоо л үзсэн юм шиг. Хоорондоо л үзсэн. Ер нь бол ямар ч чанарын ялгаа байхгүй. Шинжлэлээс нь. Манай баг бол одоогоор шинжил мэжлээс юм байхгүй. Арт бол тий. Гэтэ бол нөгөө нээлттэй байгаа тийм. Тэгээ одоо 23-нд эцсийн мэдүүлгээ өгнө багууд ер нь. Тэгэл тэрнээс ямар ч үгүй те. Одоо тэрнээс ч тэгэл яг тэрүүгээр л дуусна гэсэн үг л. Одоо плей-офф гэсэн үг шүү дээ. Эмэгтэйлэг гэж одоо танаа тоглолтыг л үздэг шүү дээ. Бусдын гоё үзэлтэй гоё шүү дээ. Үзэхээс гэж. Бусдын тэгэл танахтай тоглолцдог болохоор тэгэл хамт үзсэн. За Саксерсны хөгшөө нөгөө М-лигийн манай шилдэгүүд тодорсон байгаа өнгөрсөн 7 хоногт. Тэрийг гоё танилцуулаач. За тэгье. Нара Мажи 2 MVP авсан шүү дээ. За шилдэг тасалжуулагчаар Бат Эрдэнэ тодорсон байна. Энэ эрэгтэй багийн тасалжуулагч. Монголиас багийн тасалжуулагч Бат Эрдэнэ те. Эмэгтэй багийн тасалжуулагчаар Мишагийн амар жаргал гээд Амраа агш маань шалгарсан байна. Энэ эрхэд тэгрий гэдэг эмэгтэй баг те. За ийм хоёр эрхэм шалгарсан байна. Шилдэг хамгаалалт тоглогчоор Найт багийн Ганбаатар. Тэгээ Ганбаатарыг ер нь зарим нь бас мэдж байгаа хаа одоо яг өмнө Дарханд байсан те. Эпс багт байсан шүү дээ. Эпстэйсэн Дархан Юнайтед бас байсан. Дээдлэгт бол бас хэдэн жил тоглолцсон. Энэ жилээс ингээд эм хөгжлийн лиг тоглож байгаа. Эмэгтэй шилдэг хамгаалалт тоглогчоор Солонго шалгарсан байна. Энэ бол надтай хамт ажилладаг манай Юнтэл группийн ажилтан байгаа. Вау. Гоё дүүдээ баяр үргээ. Тэгээд ер нь Премьер-лигийн яг тэр нэг плей-оффын тоглолтууд нэг хуучин нэг юм одоо хэдэн жилийн өмнө дээдлийг санагдаж. Тэгээ ордон дээр ордонд орох нэг тийм амар гоё дотн мэдээж тэгжилээ. Амжилт нэгсэн тоглогчоор Тунгалаг тодорсон байна. Эрэгтэй тамирч нар Өлзий бат. Өлзий очоод нэг юу бах те? Өлзий оршихын дүү. Өлзий оршихын дүү. тий. Тийм. Тийм 21 эсрэг бас тоглож үзсэн. 21-ээр гоё хөлтэй. Би болохоор насны өрөчтөр улсын аваар тоглож үзсэн. Гоё. Энэ нэг төрөлх тоглолтын дээрээ тоглосон. Урд өндөр. Бас өндөр урд тоглодог. Бас гоё л тоглодог хөлтэй. Энэ жоохон дуршлаг сууч юм байна. Тэгээ жоохон дуршлаг сууч юм байна. Өөртөө гоё ихтэлтэй, жоохон ухаалаг тэр айгуу гоё. Ер нь хий багтай л тоглож үлээ. Ямар ч байсан. Удахгүй дараагийнх. Тийм нутгийн багаас тоглоод байгаа шүү гэн тийм тулнууд гээд. За ингээм амжилтанд тагсан тоглолт хоёр тоглогч маань ийм хоёр тоглогч байна. За мөн MVP тодорсон байна. MVP-гээр за Нараман тодорч байгаа Монголиас багийн Наранбаатар. Эмэгтэй багаас бол манай Маж аргал тодорсон байна. Маж аргал бол одоо TC-ийн
бүх цаг үе ингэж одоо баг явна. TC ингэж баг ер нь Монгол Эмэгтэй улсын саксон үеийн ер нь тийм. эмэгтэй саксон үеийн бүх цаг үеийн л Тий. тоглогч Өрөөсөө л шилдэг аваад явсан шүү дээ. Тэ үнэхээр мундаг тоглож. Амар шүү те. Манай яаж Насны явсан. дөрөвч. Чи одоо ингээд Оюутны мундаг аваагүй аваагүй байхгүй. аваад эртэд ястаас амар гоо санагцсан ингээд маж авцсан байна гэхэд. Одоо охин нь бас Ой өстө амар мундаг тий. адуу шиг байлаа шүү дээ. Одоо тэр пиш Яг 9 амартай тэр Хүний хөхтийг жогийн тоглолтын чинь нэг аяаган бол яг жогийн доод нас илүү доотлын нас. доотлын доотлоо гоо. Амар гүйдэг тийм. хүний хөхтийг адуу мадуу. За тэгээ нараад үдээ бас баяр үргэлээ тий. Гоё. Нараа мажид хоёр. Манай Нара юу? Тий. Наач заван доодна. Rookie of the Year. За Нандин заа яг нэ. За бас нөгөө эрхэд тэгрий багийнх юм байна те. Тий. За Лайла эрхтэй- Базар гээд эрэгтэй. А энэ болохоор нөгөө бас тийсэн шиг тоглож шаардсан. Тийм үү би энэ хүүхдийн Тий. нилээ хэдийн статистик гарч ирсэн шүү дээ те 40 50 дон авчлаа гэл сенсац болоод байсан шүү дээ хэд хэдэн тоглолт дарааллаад те яг нэг Лайла Баатар л гэдэг Лайла Базар л гэдэг нэр явуулсан болохоос яг царайг нь л харж одоо л харж байна. Энэ одоо манай хоёрын тийсэн үргэлжлэл шаргсан бүтээгдэхүүн. Амрагшийн. Мөнгөчлөлийн лигд бас 30 40 оноо дараалж аваад байна гэдэг бол бас л Тийм гоё л шүү тоглож гэсэн үг те. Тинчээч юм бол бас л лиг тоглоагүй л хатуу самруудлаа хийж байгаа шүү дээ. Тоглолцсон бас тий. Эсвэл тоглолцсон тий. Тоглолцсон. Тий. Ажлын шаардлагаас минутаа болоод голсон хүмүүс ч байгаа шүү дээ. Тий. Гом багштай гомдсон энэ төр. Тий. Баалаар орж ирээд. За шилдэг 6 дахь тоглогч Шижирот. Манай хинтийн нөгөө дүү шүү дээ. За энэ жил болохоор багнууд нөгөө толнуудаас тоглож байгаа юм байна тий. за ингээд эдгээр тамирчд. Шийд мэдийг харахгүй цац нь бас лилдэвтэй шүү дээ тий. Зооноос хоёр алах чинь гэдэг. Хөвөн тий зооноос хөвч шүү дээ. Гоё атлетик бай. Шижээ бол тий. Атлет. Гой гой. Нэг 21-ээр нэг хэнтивиг хоцсон шүү дээ манайх чи дундгой. Тий. Тэгэхэнээс намайг бол өстой харж байгааг баха тий. Энэд. Баг анх удаа гарсан Тийм баг. ба би нэг Юу нэг сахалтайгаар тоглохоо гарч байсан байж ирж байгаа. байгаа. Би ч нэрэн дээр чинь Алсан юм чи 29 он аваад. 29 он авчлаа. Чи 30 он авчлаа. Тий, би 31 он аваад. 31 он. Тэ чи нийлээ 60 он авчихсан. Үдсэн чи гол нь дүүнэр намайг л таниад байхгүй. Баалаг танихгүй байх шиг юм байна. Баалаг л ойлгохгүй байгаа юм байна. Юу болоод байгааг нь ойлгохгүй. Хаанаас яаж Юу оноо ойлгохгүй дээ. Гэхдээ ер нь таниад ч нэх ойлгохгүй л дээ. Тэр чинь дээ. Баала амко ирг бол ер нь нэг ойлгох гэсэн шүү. Гэхдээ тэр аапыг хэлдэг бол амар үнэ шүү. Самбарт хүрсэн бол орхол байсан. Самбартаа хүрцэн л гэдэг. Тэгээ эмблиг нэр гоё тэр эмблигийн нэг бүх хотын тоглолтын 3 шидэлт долгор Ямар амар шидвэ те. сүүлийн шидэлтэн дээр 1 оноо доор нөөсөн шүү дээ. Тэгээ 2 онооны шидэлтээ тэгээ авчихсан тий. Маа догё. Тий. Тэгсэн манай алтан цааш тий чи өөрөө авсан шүү дээ. 500 мянга авсан баярлалаа гарч ирж. Ямар алтан зөө. Алтаа юу? Алтааг би өнөөдөр л онж байгаа. Алтаач Сая яг чам руу өгч байгаа байхгүй. Ямар алтаа гэдэг. Зөвлөд байдаг шүү дээ. зургийг хараагүй юм уу? Үу тэр нь зураг муу хайртай байсан гэдэг. Доомод бол. Арсаа. Наач жоохон Чиглүүлж өгöd шүү дээ. манай энэ цэвлээдэ жоохон өгөлт авалтай л та хоёр тэр. Юу ч ямарч мэдээлгүй явж шүү дээ. Харин тийм мэдээлэлс ер нь амар тассан. За тэгээ энэ лиг маань ямар ч сан амжилттай одоо үргэлжлэж байгаа одоо бүсийн аврагын төлөө тоглолтод явж байгаа те тэгээ багуудтай амжилт хүсье. Тэгээд эм лигээс доошо ихэр оюутны лигүүд маань амжилттай үргэлжлэж байна. За тэгээ хүүхдийн GCL, Hope гэдэг лигүүд явж Тэр их байна. гоё. Hope лиг дээр GCL лиг дээр одоо манай Баалагийн бүсийн ахыхын банд NG гэдэг нэг амар хөөрхөн банд байгаа шүү дээ. Шандаас 7 хоног болго ирдэг. Алж байгаас. Бужигнуул хийгээстэй. Хөөрхөө 10 наснд сая MVP болсон. Өстой Өөр хөөрхөн банд. хоёрын дүүн гэсэн үг. Одоо манай онживч юм бэлээ? Отгой юу? Ээж нь. Хоёрд нь. Оюуна. Тий. Хоёр тийж. Танаа нэг дээр. Манай нэг дээр үлээ. 85 оны. Одоо тэр тийм үлээ. Энжигийн ах нь гээд тий. Солонгост одоо яг бас саксны сургуулиуд сураад Хоёр ахын хоёулаа тоглолт шүү дээ. явж штт. А тийм үү? Там нь Бат Эрдэнэ гэдэг Москвад Мог эрдэнэ бол мундаг тий. Мөнх эрдэнэ одоо солонгост. Тий. Шин тэгээ болиулын бас болоолоор Шигшээ мигшээ. Монголын шигшээ шүү дээ. гэснээр саксны өсвөрийн шигшээ бас дуудагдаа тий. Тэр хүүхдүүд гоё өндөр хүүхдүүд гарч ирэх байгаа. Ээж нь бол өндөр намраар над шиг үстэй. Тэгээ ээжийн ясыг дагаад тэр чинь бас гоё 86 гоё өссөн шүү дээ, тий. Чи чи 86 юм уу? Би чинь Өсгөдөө готалтайгаа 87. 78 юм би чи.
Чи 77 бол би 78 байгаа шүү. Димбогс 81 болж. Димбогс 81 багт. Айвэ. Манай хоёроос асуулт асууя. Одоо яг сэтгэлд хоногшсон тийм гол гэх юм уу те нэг яг нэг байдаг та нэг за тэр л орж ирж ийн гээл те. Эсвэл одоо Миндэгийн хувьд чинь Мэндэ ч одоо хамгаалтай юм чинь хамгийн амар блок юм ч юм уу те нэг тийм момент юу вэ зүгээр халь боддоо. Ямар муу хортаас. Эсвэл Оног амдыг блок чаа. Амдыг энэ л орж ирж орж ирж байна гэж хараад байхгүй урдаас нь. цэвлэх Бараг амч бараг партнер нээсэн үү? Дээр нэвтрүүлээ. Миний партнер бол За Балагийн хувьд ямар баазар шотуудыг хийж ив? Ингээд хэдэм лиг дээр чинь тээлж идэв шүү дээ. Ядруу юм аа. Манайх ч өөрсдөө муу ахгүй тээлж дөнгөж хөвгөд орж ирж. бүр муу. Дүүнээс уус жоохон мэт те. Тээлж идэх баазар хийжсэн. Лиг дээр. Тэр нөгөө нэг залуучдын улсын аврагт нөгөө нэг юу яадаг штэ. Мөстис 2 нэг цаг сонгох чинь бал байдаг үстэй. Байлгүй дээ. Би чинь 2 штрафт тэр л юм байна да нэрэ. Харин тэгэхээр тэр мөр бол бүр амар бүр сэтгэл бүр 4 цаг сонгодоос Чи амар тоглол болсон тий. Тэ. Нэгэн дээр борт толго. Борт толго мөнгөнөө. Тэг чи штраф шүтдэг дөө. Би 2 штраф. Тэр бачиг алдаа хийх үү яах вэ гэж би яг завчин дээр донд дээр шийдчихсэн бачиг алдаа хийх үү яах вэ гэж за 2 штраф шийдээд нэгийг алдаж магадгүй гэдэг алдаа хийсэн гэдэг өөр нэг ярьж. Алдаа их бол угаасаа баалаа хийчих. Тэр цаг дуусчих юм уу? Үгүй нэг 2 секунд 1 2 секунд л төгсөж. Тэгээд бид чинь дуусаад баг нэг гэртж очдөг байлоо те нэг хамтл байгаад байдаг байсан. Тэгээл очсон чи бачиг ярьж байгаа юм. Тэрэн дээр яг баалаг ингээд дунд яг ингээ аваад өсрөө шидэхтэн за энэ яг бат болчлоо гэд ингээ бачиг хаагаа өсөрж ин гэж байгаа. Тэгж байгаа бодож ин гэж байгаа. Эвгүй шийдүүлэх үү эсвэл алдаа хийгээд торгоо шийдүүлэх үү гэж байгаа. Шууд тоог татчихин. Тэр 2 шийдэлтэй хийгээд тэгээд бүр концерт дууссан. Үгүй шүү дээ. Тэр чинь тэнцэж байгаа байхгүй. Эхний хоёр юм. Тэгээд айл довтлоод ер нь дандаа тэгээд 2 илүү 1 секунд илүү 2 секунд үлдээл довтолж алдаал мойс гаргаад саваад дуусаад ер нь болохоор манайх ер нь дандаа тест оноо дотоо яваадсэн. Цаг дуусаад тийс хийгээл цаг сунгаал 4-р дуусах чад чинь бордлого бор 3-аас хийдэг тий. 3-аас игээд бүр зооны юу Боловлын довтлооны шугамны эндээс самбардаад хийждэг баг. Джези. Дараагийнх дээр нь мөнгөнөө байхгүй юу? Хөлбөр нөгөө хүмүүс рүү ингэсэн гэдэг гоо. Хөлбөр зүгээр. Игнэ. Тэр чинь хөлбөр зураад яасан чинь хэн дээр зурдаг гэсэн чинь мөнгнөө багшаа би амраа хөшөө гэдэг. Гол дээрс гаргасан чинь нөгөөх чинь бөмбөгөө зооны зэндээс алдаад араас нь хөөцөлдөж ингэж унлан дээр манай ч нэг жоохон хөл эвгүй штэ. Тэнтэр дондор алхаж явал штрафны тэнд аваад шидэл унсан тэр нь ороод цаг шүү. Дараагийнх дээр би 2 штраф хийгээд. тэгээд 4 сонгож байгаа. 8 үед олчаамаа гэж юм бас. Чой гарч ирэл тэр чинь ихэнх 4 алдаа 5 бол 100га шөрмсөн датаад боо юм болсон. Амар юм болсон. Чой гэж Төв аймгийн нь. Чой гарч иж 3-аас хийгээл тэр 3 онооны зүрүүгээр л дээ явсан шүү. Тэг хизэн тэр селебрэшнээ гарах уу? Тэр чинь тэр хийчихэл Хийгээл цоож Азаа 2 ч нөө юунд лиг тоглолцсон тэр жил тоглоагүй тий. Тэ. Тэр Их ордгоо. За мэг энийгээр Энэ аль нь вэ ер нь? хамгийн одоо нөө сэтгэл хоногсон нөө. Тий. Саяных шиг одоо яг баалах шиг ийм юм байна уу? Альсгүүр дандаа ингэсэн юм байна уу? шидчихэд ингэж болохгүй юм уу? Яг л одоо нөгөө хамгаалтаар ярих юм бол одоо нөгөө танангийн нөгөө нэг лигонорыг нэг буланд балбцсан шүү дээ. Балбцсан шүү дээ. Гэдэг. Тэгээ тэр байна. Тэгээд амдыг бас нөгөө Саксон уч хагас тулааны спорт шүү дээ. тэднэр л байна да ер нь бол. Анд эхлээд амар хүнтэй юутад нь гусчдаг л үгүй л дээрээс нь Тэгсэн чинь үе нөгөө манай нөгөө бичлэг хийдэг нөгөө дийзэн шүү дээ. Тэр яг тэр бичлэг хийсэн байдаг шүү одоо. Эхлээд би нэг бөмбөг таслаад поримд гараа гүйдэг байхгүй. Гэсэн чинь анд блоктонгуудаа бөмбөгийн цаашаа үзэгч рүү ороод намайг тэгчингүүтээ хажуурахта мөрөө ингэнгүүтээ ингээ гараа штэ. Тэгэнгүүт би амар сонирхол тачих. Ямар
дүүдээ. Томоо дүүдвэ гэдэг. Тэгэл энэ тухайд инээчээл. Тэгэл дараа нь эргэж очил яг хамгаалж исэн чинь яалч яг нөгөө яг гой хавханд ороод ирсэн юм чи. Тэгэл тас хитл зогсон чил бас бөмбөг үзэгч рүү ороо авчихдээ. Тэгэл би авир чангаар жонглоо гэсэн чи цэвлэх болноо тайвшир гэж хэлсэн. Эсрэг багаар араас тайвшир. Мэг гэхдээ анх яг нөгөө би чадахгүй гэдэг байсан шүү дээ. Тэгээ чи яг хизэнээс яг за болох юм байна гэдэг мэдэрч ирсэн бе ер нь хав. Би чи нөгөө нэг одоо яг анх ч юм бол ингээл те нөгөө нэг юм тоглолтын арга барилаа ч юм уу ингээл те өөрийгөө тодорхойлохдоо за нэг яг те тоглогч те нэг юм хамгаалагч товтлогч гэдэг юм дундын тэнгүүд амбогт гэдэг гэсэн. Чи яг ингээд чиний яг нэг байрал чи ингээд нэг гогой эвтэйг гарч ирчээд ингээд нэг цогчул болчих гээд тах. Чи ерөөс энийг хийхгүй маа. Амбогч өөрөө тэр яг нэг хавхыг хийдэг. Тийм шүү дээ. Тэ яг нэг хуцаж гарангуутаа өнгөрөөгөө те. Нэг чиний хийлтэй. Наач болохгүй. Чиний над байрал мэл бүх юм чинь болчиход байж тэгэл. Тэгэл нэг хоёр хийсэн чинь тэр чи юугүй ингээд яг бие мөр рүү н орчоол гар марын цогчоод гэсэн. Тэгэл нэг хид яваал ирсэн чинь бүр аюу гойлаад ирсэн. Амтшаа гэдэг. Амтаршаал. Одоо тэгээд сүулдэ муудан цан сурт юм лээ. Одоо яаж нөхөр сүлийн нэг хоёр жил ч юм уу албаар оруулж ягаад нөгөө ингэж оруулж ягаад зогс. Тэгэд нөгөө төвдөө хийлээ те. Наадах нэг дом тавь зогсоогоод шийдүүлээд. Тэгээ нөгөө оруулж ягаад зогсох гээд юм муудан сурчт юм лээ. Бас тэр мэрийг нөгөө балансаа барихгүй бол Тэрийг бас зөхгүй бол бас сакс кайфг болчих гээд юм тэр бас тийм болчих чинь. бас тийм амар тулцсан юм биш. Гоё орж ирсэн. Готий ингээд яваад байгаа. Тийм ингээд бас явчихвал баалгах гэдэг шүү дээ. Таслаад газ тавьчих дээ. Би бол яг нэг халаал малал дээр нэг гой дээрээс нь явахгүй болохоор нэг тэр тоглолт дээр нэг унжигаар байдаг юм шиг санагдав. Гоё согсрохгүй болоо. Нэх гой ингээд нэг бүсэтэл нэг дээрээс нь явахгүй болоо. Би цэвлээ маанд шингээд нэг алхачвал бас л гоё штэ. Би цэвлэхт нөгөө хастах цэвлээх нөгөө нэг танах яг тэнд хасыг манайхыг очсон байсан бол авралаа тий. Бараг авраг авчихарч байсан нөр. Хамбог байсан шүү дээ. Тэр бас гоё юм басаа тий. Бас тий. Йоо. Гоё тоглолтсон шүү. Билөө хас аран гоё таарсан. Хамбог тэр нэг амар зураг байдаг шүү. 4-2-оор дуусч байгаа хөөе. Тэр чи өө тэр чи хилмэл гарах энэ үхэн тий. Нэгнийг харсаж хайх нь болгүй. Хар сарнаа байсан. Шар сарнаа. Гоё юм ярил ярихмаар л тэгээд Тэр гоё тоглолт болсон тий. нэг гоё юм болсон тий ах. Би цочоод цочихдоо дүү тэгээд ах яг явж байгаа юм чи. Ах яг яагаад ах зөрүүлээд юг нэ Ах юу гэдэг Уушлаараа дөө тэгээд. юу батал юу уушлаа. Та өөрөө гоё юм бас таах нэг Тэгсэн. бацалт явдаг. За. газ ичж байгаа. За тэгээд ер нь бол сайхан подкаст маань өндөрлөх төгссөн байна. Тэгээд ямар ч хэлсэн ивент итгэгч хамтран ажиллагчтай болоо. Дүрдяа. За тэгээд ивент итгэгч спорт ундаа Powerade. За мөн хамтран ажиллагчаар Тод гэлэл зүрээтэй TG брэнд хамтран ажиллаж байна. Тэгээд миний хоёр найз зочныхон гарын мэлгийг гардуулна уу? Улаан гуцтайгаар минээс Ирсэн юм уу? Ирж байна гэсэн. Заваар болж байна. үндэл классик юм. Баг чагаал. Оо хүн зангуулаад байгаа юм чи. Задлчих юм уу? За баярлалаа. Баярлалаа. TG гэх үү? Байгаа юм шиг байна. Юм байгаа. Сэгсрээд үзэн. За тэгээд хоёр одоо зочиндоо бас бидний урилгыг хүлээн авч манай подкастын маань чимэг болж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд ер нь подкастын маань бас үзээгүй юм шиг байна. Амар үг хайдаг те. Үзэж байгаа. Бүгдийг би тэр Шарвахын Орсын югд үзэж амжиг. Ариг Аа тийм орсон шүү дээ гэсэн чи та нэг дуурахгүй байхаар би та хоёрыг үздэг юм болоо гэж Бүтэр боддог. дугаарыг үзэж байна да. тэрийг л би амжиг байна. Бүгдийг нь үз. Тэгсээ гараг мэдж байгаа. Тэгээ гоё. Ер нь зүгээр гоё. Реакшн дараа л явчих. Гоё сэтгэлээ хуваалцаад тэгээд өндөрлөе те. За. За ингээд нэвтрүүлэгтээ урьж оруулсан 3 найзтай баярлалаа. Өшөө илүү амжилтыг хүсье. Айгу сонирхолтой бас ягаад гэхээр одоо нэг та 3 яаж яг чи би яг нэг үе болохоор илүү тэгж байгаа. Тэгтээ айгу одоо тэр хэн амбух огш яах нэмка хоёрын ордог юм уу тэр амар сонирхолтой байгаа юм чинь одоо ингээд
та гуравтаа хамт ингээл сонсож байгаа юм шиг л ингээл анх ингэжсэн тэгжсэн гэж ярих ч хүү гэл анхаараа гэдэргээл те тэр Тэгвэл манай дэш хараас асуув. нэг маа нэмка ахын нөгөө ах юм бэлээ. Бямба юу? Бямбах шүү дээ. Бямбах. Бям баг. Сүүл Бямбахтай нэг таарсан ах бидэд тийсэрэл явж байсан. Тэгээс Бямбах нэг айлгаа томко нэмхэ бидэд бөөндөл явжсэн. Тэгэл өстө маа гоё баг шүү өстө манай нэг алтаймөр өдөөчг баг гэл. Тэгэн гутлаа шууд би одоо ингээл та яадаг шууд ингээл овог нэртэй ч дугаартай ч юм ийж шүү. Бямбах шууд уншиж байгаа аахгүй. Шинжлэх ухааны технологийн сургуулийн Шарксогийн 16 намартай тэрний Евролатер тэд дугаартай тэрний тэр гэл бүгдийг нь мэдж байгаа. Тэгэхээр Бямбах мэдрэхээр нэмхэ хатэр чинь Яг бидний үед чинь бол яг Бямбах чинь бол яг МСС шүү дээ. Ордны. тий. Тэ? Нэмхэ ах чи одоо дараагийн юугаа бэлэг маягтай. Шавь нөхгүй. Нэмхэ хаач шавь шүү дээ. Нэмэх байсан шүү дээ. Байсан орж ирлээсэн. Ер нь Сүүл рүүгээ шилжилтийн үеэс ингэж тий. Тэр хоёр ч нөгөө нэг багшаан барилгатай Бямбах чинь бас тий. их зарладаг байсан шүү дээ. Яг тайлбарлал бас их Ихэвчлэн гоё хоолойтой шүү дээ Бямбах чинь. Тэгэл тэр мөр санаанд орж байгаа юм чи гоё. Тэгээд өшөө илүү хүмүүс ер нь хүмүүс айгүй их бүх насных л үздэг юм байл одоо ядж захна нэг ойрхон болохоор илүү тэгж санагдаж байна уу. Тэжгүй шүү. Мэндийг. Илүү их амжилт төсөө. За баярлаа. За миний хувьд бол одоо юу гэдгийг гурван ахыг бол яг ийм хийгээд одоо амар их сонирхож үзэж байгаа. Байнгын л ер нь үзэгч нь зөндөл подкастууд юм уу те ийм яриа нэвтрүүлгүүд гардаг. Гол нь таагуурын юу гэдэг нөгөө онцлог нь болохоор яг өөрсдөө нөгөө лиг тоглож ийсэн те шигшээ тоглож ийсэн ч гэдэг юм уу те одоо яг нөгөө нэг юу гэдэг яг нөгөө тогоонд нэсэн хүмүүс ийм хийгээд тэгэл нөгөө ингээд юу гэдэг хүмүүс одоо жишээ нь тамирчид ч юм уу одоо ямка ах ч вэ шарва ах ч вэ нэвтрүүлэлт ороод яриаггүй ч юм уу те ярьж чадахгүй байсан ч юм уу дотор хадгалж ийсэн юмнуудыг та хэд нөгөө нэг аюу гой уудалж гаргаад ингээд нэг илүү гой үзэгчдэд ингээд те сагсан бөмбөг гэдэг чинь нэг хөшигний ард нэг талбай дээр гарч байгаа нь өөр талбайн гадаа те өөр юмнууд ингээд зөндөө байдаг гэдгийг харуулж байгаа нь амар гой үнэхээр гой сонирхолтой байгаа. Дээрээс нь нөгөө нэг одоо нөгөө нэг юу ч яринагаар те нөгөө нэг манай хүмүүс зурагч нь сүхэх хэвээр фильтрүүлээд баллаа хэвээр тэр мөрийн шиг те нөгөө сагсан бөмбөгийн те зөвхөн талбайд байгаа тамирчид гэхээс илүү бас арын алба те сэтгэл зүйч юм уу терапист юм уу багийн эзэн юм уу те одоо тэр зурагчин хөтлөгч юу вэ те шүүгч нар тэгээ зохион байгуулагч нар хэдэн зуун хүн баг шүү. Тэр хүмүүсийг та хэд ингээд харуулаа тэгээд ингээд дотор нь ингээд яваад байгаа нь бас надад амар гой таалагдсан. Энэ бол тэр зурагчнаас гадна дахиад яваарай гэх. Баярлаа. За баярлаа. За тэгээд ийхүү подкастын маань 14 дахь дугаар өндөрлж байна үзэгчтэй. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. За баярлалаа.